game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, couldn't scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Самцгааны үзэгчдээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дэх улирлынхаа 27 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. За өнөөдөр баазарын мөрөлдөхөнд өөрчлөлт ороод бид нар Озыгаа авчирлаа. Манай 5 дахь гишүүн 3 дахь дугаарт оролцож байна. Тэгж. Тэгээ энэ 7 хоногт Озын маань баг 3 тайлбар дээр байсан. 2 тайлбар хийсэн. Маргааш бас тайлбартай байгаа. Тэгээд тоглолт болгоныхаа өмнө манай хүн чинь бас нэлээд бэлтгэл сайтай зузаан цаасан дээр юм хүм бэлдээд орж ирдгээ. Тэгээд өнөөдөр Озыгаа сайн яриулцгаая. Гэтэ Ози их өөрчлөгдөжээ. Сүүлд дугаар дээр сууж Бостны бодолтой сууж. Өө Бостны фэн юм байна тийм. Спурсийн бодол их хурдан өөрчлөгдөж шүү. Нэг Спурсийн фэн болж байгаа гинэ. Тийм ээ. Бас цагийг мэдэрч өөрчлөгддөг юм байна шүү. За тэгээд өнөөдрийнхөө баазрыг энэ 7 хоногийн бүр хамгийн халуухан сэдвээр эхлүүлцгээе. Энэ болохоор Лос Анжелес Lakers Oklahoma City Thunder плей-оффын 2 дахь шатны цувралын 2 дахь тоглолт бөөн хэрүүл маргаан шуугаан дагуулсан. Lakers-ийнхний $150,000 алдсан тоглолт байлаа. Тоглолтын дараа болсон үйл явдлаас болоод Austin Reeves, Luka Doncic, Smart, Kennard 4 мөнгөнд торгуулаар лигийн зүгээс торгуулад нийт $150,000 торгуулсан байна лээ. Гэтэ ингэж ч гэсэндээ ер нь нэг хэлчих нь зөв байсан баха. Тийм, ер нь хэлчих нь бол зөв байсан. Тийм үстэй. За яг шүүлтэн дээр одоо цөмөрөө нээлттэй л ялцъя төхөө. Сайхан нууж авахгүй л ярэ. Айж ичгүйгээр л ярэ. Яг ямар бодолтой тоглолтуудыг үзэж байхад үнэхээр яг ингэж яригадаад байгаа шиг та нарын талд үлээж байгаа санагдчихэв үү? Яг үлээж байгаа санагдах биш, угаасаа үлээдэг. Зүгээр зөвхөн та нар юм биш. Ер нь зүгээр жоохон хүчтэй баг фаворит баг илүү статус нь арай илүү байгаа багийн одууд дээр ч гэх юм уу. Одоо арай илүү хүлээж байгаа тохиолдол зөвхөн та нар дээр ч биш. Ер нь зүгээр багууд дээр Warriors дээр ч их яригдаг байсан шүү дээ. Яг Dynasty үед нь тий. Тэгээд энэ бол байдаг юм. Нэг талаасаа бол тийм аа. Нөгөө талаасаа бол угаасаа ур чадвартай хүнийг одоо зогсоож дийлэхгүй учраас алдаа гарах тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр нөгөө илүү ур чадвар сайтай баг нөгөө шүүгчдийн дэмжлэг аваад байгаа юм шиг юм санагддаг юмуд бас байдаг л да. Үнэхээр ур чадвартай байгаа учраас. Ер нь тэгээд бас бүх цаг үедээ л ер нь сайн багууд ер нь үзэн ядагдсаар одоо илүү одоо алдаа энэ багийн одоо нэг жижиг сул талууд хүртэл юм томруулдаг шилээр илүү том харагдаж ирдэг. Авраг аваад илүү юм хүчтэй байгаа багууд. Тэр утгаараа бас илүү тэгж харагдаж байгаа. Биш надад бол тийм санагдаад байна. Үнэн. Тэгээ шүүлтээс гадна яг одоо энэ өчигдрийн 2 дахь тоглолтын дээр бол ярмаар зүйлүүд зөндөөлсөн. Тэгээ сэлгээний зөрүүн бүр асар холыг бараг нотолцсон тоглолт хүмүүстэй тэгж хэлж болно нэстэй зөвшөөрөх үү? Цувралын эхний тоглолтоос л ер нь зүгээр тийм харагдсан шүү дээ. Шэйг хилцэг 18 хоногт барьсан ер нь өөрөөсөө бараг 20 он 18 оноо өрөөлөө хожигдож байгаа чинь. Тоглолтын дээр Lakers гэхдээ маш сайн тоглосон шүү дээ. Энэ дэр ч гэсэн маш сайн тоглосон. Тэгээд ахт ингээд 2 дугаар хагас яг NBA 2 үе тоглолтог бол Lakers хожиж болохоор байхгүй тий. Ганц 4 үе тоглоод байна л. Ялч үнэхээр хоошоо суучих чилээ тий. Жохон насны биш. Удаа яг хэмнэлэг үүсэхгүй байгаа санагдсан. Тэгээд 4 үеийн сагсан бөмбөг гэдэг чинь юм нэрч хүчтэй багийн эсрэг гарч ирж байгаа. Олон олуулаа тоглож байгаа багийн эсрэг тоглох чинь нэрс ялгаатай л. Тэгээ эхний тоглолтын дараа тэр Reeves-ийг барьж идэх нэ фэн. Тэгээд 2 дахь тоглолтын дээр нуулан сайн тоглосон. Гэтэл Reeves тэгээд хамгаалтын ямар хамгаалтын эсрэг тулж байгаа вэ лээ. Тэгэхээр тэрий ч бас нэг талаасаа шүүмжлэх гэж жоохон өрөөсгөлтөө ийм амар хамгаалтын эсрэг тулж байгаа тоглогчтой. Тэгээ SJ байхгүй сус үед нь ч гэсэндээ үнэхээр сэлгээнийхэн тоглогчдод гарч ирэл галзуурчж юм л та андраас. Би зүгээр Lakers-с энэ цувралын 2 тоглолтын эхний тоглолтын дээр ялангуяа их бодсон юм аа. Остревсийг шууд гараанд гаргасан тэр нь тэгээд нэг плей-офф баг энэ жил тоглоогүй байсан шахууник тэр нэг жоохон
эвгүй юм болчуудаа зүгээр Люк Кеннард тэр ихний шилтэн сайн байсан. Люк Кеннард ашигладаг ч юм уу. Тэгээд Остер Ривсигээ сэлгэнээс жоох ингэж уусах маягт оруулж ирээсэй гэж бодож ирсэн. Тэгээд тэгсэнгүү л гэж харагдсан байна. Дээр нь Лекс нэмээд Вандербилт нь бас тэр хурууга хуглаад хайрладчлээ. Асуудлууд бол зөндөл угасаал байсан. Дөрөвдүгээр үед ямарсан 13 онооны зөрүүтэй эхлүүлсэн. Тэгээд 5 болгож барьсан. Тэгээд Lakers дээр яг эргээд Spurs-тэй боломж олгосон зүйл нь 2 дараасан бөмбөг алдалт байсан. Ерөөсөө OKC бол бөмбөг алдалтыг өршөөдөг баг биш. Яг нэг Aiton бөмбөгөө нэг спин эрэхтэй бөмбөгөө алдсан. Тэгээд нэг Smart-ийн LeBron руу өгсөн дамжуултыг дундаас нь Caruso таслаад. Яг тэндээс тэгээд буцаал хэмнэлээ тэр чигт. Тэгээ гол нь Shea нэг жоохон зовирлоо суусан шүү дээ. Тэр үед оноо холдчихж байгаа. Хамгийн сонин. Тийм. Тэгэхээр OKC-гийн энэ сэлгээний энэ бусад үүргийн тоглогчид нар ямархуу хэмжээнд байгааг л сая тэр Shea-ийн эзгүй хугацаа харуулчихж байгаа. Яг тийм яг Нямбатай санал нэг бусад багуудын талаар ярихдаа бид нар багийн тэр лидер нь байхгүй бол яах вэ гэж юм бүр асуудал болгож ярьдаг бол OKC-д тэр нэрээс асуудал биш гэдэг л харагдлаа л да. Shea байхгүй ч гэсэн баг бол ингээд ямар ч ажиллаж чаднаа гэдгийг бол харуулсан. Тэгээд яг төгсгөл хэсэгт хэрвээ Shea-г бол яах вэ гэдэг асуулт бас үлдэнэлтэй. Гэхдээ буцаад Shea ороод ирсэн хэрэглэн дээр бол зүгээр ерөнхийдөө тэгтээ нэг юм нэг тоглолтын ч юм уу тоглолтын нэг хэсэг Shea байхгүй байхад ямар ч байсан баг бол нэг тийм айхтар тоглох хэмжээнд биш байна. Илүү сайн баг бүрдсэн байна гэдэг. Тэгээд шалтгаан нь бол би бол Chet-тэй шууд холбоотой юм шиг. Chet чинь өмнө байсан жилүүдээсээ одоо плей-оффт бол дахиад нэг төвшин ахаад хамгаалалт тоглоом дээр яг тэр нэг хэмнэл ирэхэд тэр шийдвэр гаргах чадварууд нь тэр тис өөр болсон. Флоп хийх чадвар бас айгүй нэмэгдсэн. Shea-с сураад Төвийн тоглогч нь Төвийн тоглогч нь 4 удаа бөмбөг таслаад байна шүү дээ тийм. Харин тийм ээ. Тэгэхээр чин амар үзүүл. Эхний хоёр тоглолтод гэхдээ Shea-с илүү Chet энэ Lakers-ийн эсрэг илүү одоо олон зүйлүүдээр ингээ лидер юм шиг хамгаалтан дээр хоёр талд яг хамгийн нөлөөтэй байгаа тоглогч бол Shea-с илүү номер 1 Chet юм байна гэж харагдсан. Тэгээ Маккен ээжээ мичил хоёр ч одоо дөнгөж хоёр дахь хулрал нь байна уу? Тэгсэр нэг энэ хоёр ч юм уу J-Dub мабыг үүлэгдүүлэхээргүй хэмжээнд л ээжийн мичил бол үнэхээр амар чухал тоглогч гэдэг. Энэ удирлын эхнээс шууд харуулсан байхгүй. яг үнэ. Тэгээд нэг гимтэл аваад нэг хэсэг яваад тэгээд тэрнээс хоош буцаж ирээд одоо бол сая удирлын төгсгөл буцаад ирэн формо эргэж олоо тэгээ плей-оффын тоглолтод ийм сайн тоглолт үзүүллээ шүү дээ. 20-с дээш унаа авчлаа. Асуулт байна. Lakers-ийн цуврал хожих боломж нь байгаа гэж үзвэл хаана юун дээр байгаа вэ? Дончич ирүүлэх. Дончич ирүүлэл нэг зүгээр харамаар байна. Яаж тоглох юм? Одоогор бол энэ юу шаардахгүй. Одоо ямар ч боломж. Би угаасаа цуврал хийхийн өмнө хэлсэн шүү дээ. Айгу өндөр хавтай байдаг тий. Яг хурцл авдаг. Өнгөрсөн 7 хоногт цуврал эхлэхийн өмнө л хэлчихсэн. За Хьюстонэ даваа гарчдаг юм байжээ. Тэгээ OKC даалгуулна штэ гэд. Тэгсэн чинь манай энд суудаг ах маань болохоор худалдаа талбай Lakers илүүрхэн гэдээсэн. Тэгээ Дончич ирээд алчнаа л гэдээсэн. Тэгээд яг Дончич ирээгүй болохоор бас тэр энэ үүсгэж болохгүй болчиход байна л та. Гэхдээ Дончич яг үнэндээ ирэхгүй юм шиг байна. 8-7 хоног. Одоогоор нэг сар л өнгөрч штэ. 4-7 хоног л болж штэ. 4 сарын 2-нд гимтсэн тий сар гарна л болж байна л доо. Одоо талбай дээр очиод цувралыг сунгаж ижил Лука ирэх боломжийг нэмэгдүүлнэ шүү дээ. Тэгэхээр Гэтэ яг хуу будалтай талбайд илүүрхэж болохоор юм шиг уг нь харагдсан байхгүй юу? Эхний тоглолтын дээр. Тийм үү. DeAndre Ayton жишээ нь эхний тоглолтыг аягүй сайн эхлүүлсэн. LeBron доор шахаал эхлүүлсэн. За будалтай талбайд бол ингээд тоглож болох юм байна гэжсэн. Гэхдээ зүгээр будалтай талбай руу бөмбөг нэвтрүүлэхгүй байх хамгаалтыг нөгөө нэг жижиг хамгаалагч нар нөхөсийн жижиг хамгаалагч нар аягүй сайн хэрэгжүүлээд байна л да. Тэгэхээр нөгөө яг одоо энэ хоёр ч уг нь будалтай талбайгаас хамгийн их оноо авдаг хоёр баг байхгүй. Удирдлагын турш, плей-оффын турш. Тэгсэн яг тэр тоглолтоо ингээ хязгаарлал болчиход байна. Одоо хоёр дахь тоглолтын дээр Lakers чинь маш сайн шидэж тэгж ойролцоо явж ирсэн шүү дээ. Тэгэхээр будалтай талбайгаас оноо авах юу н айгүй хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо энэ плей-оффт нийт ингээд ер нь оноонд оролцож байгаа, оноо бүтээж байгаа тэр байдлаар ингээ харах юм бол энэ хоёр дугаартай нөхөрч ингээд тасархаа байгаа даа. Номер 1-тэй тий. Бүр 50.3 оноонд оролцож шүү дээ энэ хүн чинь. Ассист өгж гин, оноо авч гин. Тэгээд одоо тэр дэлгүүр дамжуулалт өгж гин гэдэг ч юм уу тий. Тэгээд true shooting percentage 68% тай.
Assist turnover ratio нь 3.6. 3.6 дамжуулалт өгж ижил нэг удаа мөнгө алдчихна гэсэн үг шүү. Амар нямбаа гэсэн үг. Тэр true shot-ын percentage гэдэг чинь ч гэсэн амар чухал үзүүлэлт шүү дээ. Тэгээ одоо энэ ардаа байгаа бүх тоглогч за энэ топ 10 заяа. 10 дундаасаа дундаж минутын жишээ шээ их хэд байна? Баг байна. За Embiid хамгийн бага минут, Brunson тэгэл баг шээ юм шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэгэхээр энэ бага минутанд энэ оноог бүтээж. Тэгээ ард нь Cade байна. Надад Амагийн асуултанд зүгээр хариулахад яавал Lakers хожих магадлалыг нэмэгдүүлэх вэ гэхээр миний зүгээр харж байгаагаар Lakers синий тоглолтод 17 удаа бөмбөгөө алдсан, хоёр тоглолтод 20 удаа бөмбөгөө алдсан. Ерөөсөө OKC шиг ингэж одоо хамгаалдаг одоо бөмбөг алдалтаас зөрөөд хурдан тоглохонд шилжилттэй тоглохонд ийм төгс явдаг баг дээр одоо ингэж олон бөмбөгөө алдах юм бол Lakers бол хожих боломж энэ цуврал баг нэг хожил авах уу гэдэг дээр баг ирэхээр санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр OKC-ийн эсрэг ямар баг сайн тоглодог гэхээр бид нар Индиана тэгээ олон холбогчтой бөмбөгөө сайн барьдаг. Жишээ нь бид нар Halliburton-ыг ямар олон одоо ассист өгөхдөө бөмбөг алдахгүйгээр тэр ассистыг өгдгийг хардаг. Яг ийм одоо бөмбөгөө сайн барьдаг Барак Бахта ийм тоглолтыг одоо 12 дотор 13 4 дотор одоо бөмбөг алдалтаа бага урьж ижил Lakers одоо магадлал нь нэмэгдэнэ гэж хараад. Тий. Одоо тэнгуут яг нөгөө өрсөлдөгчийн ялгаа шууд харагдаад эхэлж байгаа хөө. За эхнийшт нь Houston байсан. Houston-ийн эсрэг Lakers маш олон бөмбөг алдсан. Самбарт бүр алуулсан. Тэгсэн мөртлөө хожууд гараад ирсэн. Тэр Houston-ийн довтлогоо нөгөө талдаа бүр юу ч байгаагүй л гэсэн үг байхгүй. Тэр бөмбөг алдуулаад тэрийг очиж оноо олгож чадахгүй байгаа гэсэн Houston бол. OKC түрүү хоосон хэлсэнчлэн бөмбөг адалтыг нь өршөөдөг баг биш байхгүй. Тэгэхээр чин гол өрсөлдөгчийн ялгаа нь энэ дээр харна. Би тийм учраас ингээд OKC-д үнэхээр алуулна гэж би харин ч эхний хоёр тоглолтод бүр алуулсангүй гэж бодож байна. Хожигдсон. Зүгээр л хожигдлоо. Түүнээс биш тэгж бүр илт илүүрхүүлсэнгүй. Тэгээ хоёр Lakers үнэхээр сайн тоглолоо. Хоёр тоглолт ялангуяа сайн болсон. Яг үзэж чадвар руу хэлжсэн тэр дөрөвдүгээр үеийн хоёр дараас бөмбөг алдалтаас тэгэл одоо тэрний эргэж ирээд нэг сэргэжсэн тоглолт тэр чигтээ унжиж байгаа байхгүй. Ясаа бид нэр плей-оффод оноо бүтээж байгаа байдал дээрээс чи тэргүүлж байгааг харсан шүү дээ. Тэгээд шүүгчдийн дэмжлэгийг авчин гэж үеийн үед яригддаг байсан багуудын талаар хайж үзсэн чи 90-ад оны Jordan-тай Bulls-ийнхэн 2000-ад оны Lakers-ийнхэн за тэгээ 2000-аас 2010-ад оны Spurs тэгээ Golden State Warriors 15-аас 19 оны улиралд тэгээ Rockets Warriors-ыг 2018 оны улиралд тэгээ Bubble-ийн Lakers-ыг яг энэ үеийнхнийг бол хамгийн их шүүгчтэй нийлж хожлоо мужлоо гэх юм уу ийм ярианууд гардаг байсан юм биш үү? Lakers 3 удаа дурддаг шүү. Хэлсэн л байхгүй. Угаасаа ингээд сайн багийг нэг юм жижигхэн чимшиг шалтгаанаар үзэн ядагч нар маш их гараад ирчихдэг. Тэгэхээр тэрний нэг одоо нэг тал нь тэр шүүгч гэдэг зүйл нь. Үзэн ядагчээс нөгөө нэг өрсөлдөж байгаа сул талыг харахаар яг үнэндээ сул талыг олж авч шаардахгүй болонгууд нэг хөндлөнгийн нэг хүнээс эднэр нь дэмжээд ийн гэдэг нэг юм хүчээр өөртөө л одоо нэг тайтрал өгöd байгаа байхгүй хүмүүс. Шүүгчтэйг нийлж хожоод штэ эднэр гэдэг. Тэр нэг нөгөө хурцсан фэн л өнцөг байгаа. Яг Lakers-ийн фэнүүдийн гаргаад байгаа өнцөг нь ийм л баг л та. Гой сайн. Одоо ингээ алдааг харахаар тургуул шидсэн тоог харахаар 5-ын зөрүүтэй. OKC л илүү байгаа. 5хан штэ. За 3 алдаа л гэсэн үг штэ. 3 удаа л илүү алдаа үлээсэн юм. Гэхдээ Lakers-ийн фэнүүд тэрэнд уурлаагүй. Нөгөө талаасаа манайд үлээж болох байсан алдааг үлээсэнгүй. Ялгууртай хандаад байдаг. OKC-д алдаа үлээгээд байгаа нь биш. Lakers-ийн талд ингээ алдаа гаргаад ах чинь тэрийг үлээхгүй байна гэдэг дээр бухимдаад байгаа байхгүй. Тэр нь үнэн. Хоёр тоглолтын дээр тийм юм зөндөө болсон байгаа. Тийм. Үнэн. Тэгээ одоо би тэр чэтийг ч гэсэндээ бас жүжиглсэн л гэж бодож байгаа. Тийм. Ер нь тэр бол угаасаа тэгж харагдаж байна. Одоо нэг юм байгаа саяны дурдсан багууд донд за флоп хийдэг ч юм уу одоо ийм асуудалтай одоо жишээ нь Rockets-ыг дурж байна. Harden нэг багт одоо багийн нэг лидер ингэж харагддаг гэсэн бол OKC дээр асуудал нь Shea дээр нэмэгдээд ингээд Chet бас ингээд флоп хийхэд ирэхээр багийн 1-2 ингээд дахиад нэмээд одоо жоохон бохир тоглолтоо Лүүд орт ч юм ингээд хүмүүс нэмэгдээд ирэхээр одоо үзэн ядагчд нь ингээд улам ихсээд байгаа байхгүй тий. Би бол тэгжэл бодоод байгаа. Тий. Ер нь тэгэл угаасаа сагсан бүгд жил болгоно л байдаг зүйл. Энд чинь шүүгч робот биш учраас 100% харахгүй. Гэтэ яг одоо тэр нөгөө бохир тоглолт Монголд ярих юм бол тэр агуу Greg Popovich-ийн Spurs-тер ч гэсэн флоп хийдэг ч хүн байна. Яг үндсэн ажлуудаа хийдэг ч хүн байна. Бохир тоглолтоо Bruce Bowen ч гэсэн байж л ирсэн шүү дээ. Оны доор хөл шагааг нь далийг гисгүүлдэг, бохир алдаа хийдэг ч гэдэм юм уу. Manu Ginobili ч гэсэн амар флоп хийдэг л байсан шүү дээ. Гэх мэтлээ ингээд нэг юм
ийм сайн багуудын нэг чанар нь тийм л байт юм л да. Би энэ багт зөвхөн тоглохоос гадна өөрөөр юугаар тус борж болох вэ гэдгээ ингээд нэг юм үүргэн тоглогчд нь хүнд анзаарамдмгүй нэг юм сайн хамгаалч гэдэг юм уу, нэг баг зэргийн бохир тоглолч гэдэг юм уу, нэг иймэрхүү юмнууд ингээд нэг тоглож ингээд баг өөр дөр ажил олгоод авцсан шахуул байгаад байна. Тийм. Одоо тэгээ нэг статистик гаргаад ирж байлээ л дээ. Майкл Гобл гэж шүүгч энэ хоёр тоглолтыг ахлахаар шүүж ажилласан. OKC-гийн тоглолтыг шүүсэн тохиолдол 32-7 гэдэг амжилттай байт юм байна OKC. Тийм байл. Тийм нэг юм бас жирээд оруулаад гараад иржээ. Яг хөө тийм юм бол тэгэл олдсон шүү дээ. Scott Foster, Chris Paul-ыг жишээ нь тэр чи бүр хожиж үзээгүй байдаг шүү дээ. Ерөөсөө Scott Foster шүүсэн л бол Paul хожиж үзээгүй. Нэг хоцсон байдаг нь тэр тоглолт дээр нь Paul оролцоогүй ч гэдэг юм уу. Тэгээ плей-оффын тоглолт жишээ. Dynasty Golden State-ийн үед ч гэсэн Draymond Green гэдэг тоглогч Лу Дортоос дутхгүй л бохир шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тийм. Гэхдээ нэг зүйл байгаа нь OKC дээр одоо Golden State-д хүмүүс дургүй байсан. Гэхдээ Stephen Curry бол бүгдэд хайрлагдсан тоглогч. Үзээ ядаж болохгүй тоглогч гэж байна. Тэгэнгუთ одоо би бол жишээ нь Shea бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдсан тийм тоглогч бол болоогүй. Тийм очоогүй. Тийм учраас үзээ ядалт нь илүү жин магадгүй дараад иж. Тэгэнгუთ тийм бүх цаг үеийн агуу багууд үргэлж юм том фэн бейстэй нэг од байсан ирсэн. Тэгэхээр Shea бол хараахан тийм том фэн бейстэй тийм хүлээн зөвшөөрөгдсөн хайрлагдсан од бол болж чадаагүй байгаа учраас энэ негатив тийм сөрөг тал нь айгүй хүчтэй ингэж харагдаж байна. Тэгээд нөгөө хотынх нь бас нэг жижиг томын ялгаа байна л да тийм аа. Тэгээ өөрөө ч гэсэн нэг тийм зөндөл жагт өрсөлдөгч нь Lakers байгаад байгаа юм чинь. Дэлхийн номер 1 фэн бейстэй баг байгаад байгаа юм чинь. Тийм их үзий ядалт өөдөөс нь гарч ирэх бас. Хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдах улирал нь ер нь бол энэ улирал байх баха гэж бодож байна. Тийм энэ бол Shea яг нь Steph-тэй л харьцуулахад шүү дээ. Одоо Steph LeBron гэдэг чинь бол глобал суперстар шүү дээ. тийм л тийм. Тэр чинь одоо Shea-тэй бүр харьцуулшгүй юм болчиход байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тийм Shea тэгэхээр хаа байсан болоогүй зүгээр. Америктаа л одоо эхний ээлжинд одоо хүлээн зөвшөөрөгдөхүйц нөхцөлд очих хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр яг домгууд яаж төрдөг вэ? Одоо жишээ нь Steph LeBron тэр яаж төрдөг вэ гэхээр тэгэл үзээ ядалт болгоо нэг өөрөө яг бодит тоглолтоор үгүйсгээл даваал сүүлдээ үүсэх ямарч өнцөггүй болоод бас нэг шалтгаан Shea Америк биш учраас харин тийм. Олон шалтгаан байгаа хөө. За дараагийн цуврал руу шилжээ. Minnesota San Antonio Spurs эхний тоглолт. Ихэнд ч яг нэг Wemby-гийн хувьд их хөвгөлтэй эхэлсэн юм аа. 12 блок хийж байна. Ононоос илүү блок хийж байсан тийм. Гэтэ яг тэр 12-ын зав арга нэг 3 4 нь бол алдаа юм уу гол тендинг л байлээ л дээ. Тийм тэгээд Миннесотагийн дасгалжуулагч ч гэсэн ярилцлага өгсөн байл шүү дээ. Ер нь бас жоохон шүүлтийг ясна л. Тэгээ энэ дагуултанд Миннесота очсон. Тэгээ харин гэхдээ нэг хоншортой юм нь хоцсныхоо дараа тийм ярил чинь амар шүүгчдэд бол хүрэх байхгүй хүнд. Ер нь бол. Тийм. Хожигчоо тийм ярих бол хин ч ярина шүү дээ. Зүгээр шалтгаан болчихж байгаа. Тий. Хоцсон тоглолтынхаа араас шүүлт өнөөдөр ийм байлаа. За гэхдээ яах вэ гэд явчихж байгаа нь өөр айгу зүв байхгүй. Крис Винс цэцгажуулагч. Гэтэ Миннесота чаас байдгаараа л үзэж чинь тий яг. Үнэхээр байдгаараа үзэж шүү. Тэгээ болно энэ нэг амт чинь хүн биш юм л да. Эндээ эхний тоглолтын дээр Wemby-г бол амар хязгаарсан л да. 5 довтлохоо амжилттай болголоо Wemby чинь. Тэр 8-аас гэж шидэж мэдлүү. 3-аас 10-аас тэг ш түр. 8-аас тэг байсан. 8-аас тэг. Тэгээд яг 8-аас тэг гэхээр одоо энэ 7.4 тохоо өндөртөө хүн одоо олон шугнаас 8 удаа шидэх юм бол Миннесотад ашигтай байхгүй тий. Тэгэхээр хоёр дахь тоглолтын дээр Нимбаутер тэр суужсэн. Тэгэхэд Wemby бол 2 дугаар хагас хүртэл ерөөсөө олон шийдэл баг гүйцэтгэв. Ерөөсөө доошоо дайрал тэр эхний 4-р эхлээл шууд эхний 3 довтлохоо бүгднийг хийцэн шүү дээ. Болтал байгаа станда. Тэр амар нэмж тохож бохоо тий. Тэгэл ер нь амар ирч өвчтэй ихтүүлсэн л дээ. Хоёр дахь тоглолтыг болов. Тэгээ бутны хоцсон. Энэ эхний тоглолтын дээр бол ер нь Миннесота нэг айлын талбайгаас хожил хулгайлчих боломжтой. Яг энэ өрсөлдөөнтэй тэнцүү яваа л ийсэн. Тэгвэл Wemby тэгж муу тоглосон гэхэд оноо ингээд тэнцүү яваад исэн байгаа хөөхгүй. Харин тийм. Тэгээ энэ дээр яг за нөгөө талаас Миннесотагоос бас тусам уу байгаагүй. Яг ихний тоглолтын үед бол. Тэгээ нөгөө хөл Terence Shannon Jr. Яг гэхдээ Wemby оноо авахгүй ч гэсэн зүгээр талбай дээр байж байгаа нөрөө маш том импакт л та. Энэ зүгээр энэ талбай дээрх тоглолтод нөлөөлөл
кул байх л да. Би зүгээр саяхан шал өөр юм бодож байгаад бодохгүй юу. Одоо ингээд нэг NBA-ийн хамгийн агуу тоглогч нар ингээд бодохоор ингээд нэг юм бүгд лаглаг хочтой байгаа. Одоо жишээ нь Heath Ayers гэдэг юм уу, Legend Larry Bird гэдэг юм уу, Magic Johnson, Black Mamba гэдэг юм уу, The King гэдэг юм уу. Тэгээд сүүлийн үеийн тоглогч нар яг нэг тийм тэдний хэмжээнд хүлээншөрөгдөх юм гоц хүн байхгүй зүгээр л нэг нэрний дортлол өгдөн шүү дээ. Одоо тий гэж явж ирсэн. Энэ хүн чинь айлын шүү дээ. Шал өөр хочтой Dream гэдэг шиг. Одоо нэрээ баг нэрээ энэ ингээд босоосоо төвшин өөр одоо байгаа байхгүй юу? Наад дээр чи яг нэрээ одоо баг нэрээ одоогийн одуудын яг тийм нэг түмэн Jokic Jokerтэй байна. Тий, түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн нь ерөөсөө Jokic л биш шүү дээ. Тий, тэгээд эн чинь айлын шүү дээ. Тэгэхээр эн чинь нэг юм түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн гоц амтан байгаа байхгүй юу? Тэгээд эхний тоглолт дээр Mike Conley-гийн тоглолт бол яг эхний тоглолтыг хулгайлахад маш чухал байсан. Тэр нэг 12 оноо тий. Одоо сүүлийн дараагийн хоёр тоглолтын дээр Mike Conley бол нөлөөгөө тэгэж үзүүлсэнгүй шүү дээ. Бас тэгэл тоглох хэцүү л боломжгүй л дээ. Ер нь бол. Тэгээд Mike Conley DiVincenzo-гийн улирал дууссан байгаа дээр яг эхний тоглолтын дээр Mike Conley тоглолтыг хулгайлахад чухал үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд дээр нь нөгөө талаас бас Wemby муу байснаас гадна товтлогоон дээр шүү. Товтлогоон дээр муу байснаас гадна Fox тий Mike Conley-гоос дор оноо авч байгаа шүү дээ. 10 оноо л авч байгаа. Тэгэхээр чин угаасаа багийн яг үнэндээ бол одоо зүгээр яг статусын үед номер 1 2 хүн шүү дээ энэ хоёр. Яг тоглолтыг харахаар Castle номер 2 юм шиг л байгаа боловч. Тэгэхээр Fox тэгж тоглохоор Wemby тэгж тоглохоор угаасаа хожно гэдэг хэцүү шүү дээ. Тий. Харин баг нь бол тий баг нь харин чи сайн ингээ үдсэн байхгүй. За энэ дээр завсарлага аваагүй шууд явсан. Тэгээд энэ ч тэгэл хоёр талтай л дөө. Совс бол гарч ирсэн. Тэгээд энээс илүү тэгээд хамгийн найдвартай шидэгчин шүү дээ шампаны. Энд дээр сонголт нь нэг тийм би бол шийдвэр буруу гэж хэлэхгүй. Энд чинь за завсарлага авчи. Тэгээд Миннесота хамгаалалтаа ирээ гараад ирнэ шүү дээ. Өөдөөс нь. Тэгээд за 3 шидүүлэхгүйгээл зогсож шүү дээ. 2 оноо ч өгөхгүй. 2 оноо зүрх юм чинь. Тэгэхээр чин завсарлага авахгүй тэр хэмнэлээр нь явуулсан яг хөө. Тэгэл зөв шээ. Угаасаа тэгэл 50-50% дээ шүү дээ. Саяны шийдэл чинь Орсон бол ямар ухаантай юм бэ Мич Джонсон завсарлага аваагүй явуулсан ингээд эсрэг багийн хамгаалалтыг итгэлийн ч гэсэн шампань авсан. Үнэхээр сайн шидэгч юмаа гэж тэнгүүд явуулчихна. Алдчихгоот л зөрөөд завсарлага авах байсан гэдэг яриа гарч байгаа байхгүй. Тэгээ Миннесота ч Денверийг даваа гараад ирсэн. Спurs болохоор Портландыг даваа гараад ирсэн. Эхний шатны учраанууд нь бас л ялгаатай хоёроос энэ хоёр ч уулзж байгаа хоёр шүү дээ. Тэгэн гурт эхний тоглолтын дээр Миннесота хожил авч гарна. Хүү эн чинь бүр үнэхээр солиотой цоврол болох нь дээ гэсэн чинь сүүлийн хоёр тоглолт нь тэс өөрөөр иргэчлээ. Тэгэн гурт биш дээ. Спурсын X тасгалжуулагч нэр нь хэм блэ? Агуу Попович. Попович эхний тоглолтын дараа ирж уулзаад тоглолтын бүр ингээд эргүүлсэн бичлэг үзсэн байх. Детальж ярьж өгч байгаа л да бичлэг видео анализ дээр хамт амар лаг санагдлаа. Greg Popovich одоо Nimba-д нөгөө нэг пресс конференц янз бүрийн нөгөө нэг юм одоо NBA-ийнхэн ингээд нэг юм медиа ингээд харьцдаг штэ. Тэгээд нэг Роберт Ори Морич гэдэг юм ингээд нэг өдөрлөм дам тоглолцсон хүмүүсийн ярианууд дандаа л тэгдэг. Popovich бол зүгээр л тасгалжуулж тэр бидний аав шиг хүн гэдэг. Аав гэдэг хүн яадаг вэ гэхэлэр зөвхөн сагс цаахаас гадна ингээд амьдралын асуудлуудад хүртэл ингээд зөвлөгөөгөө л өгч. Тэгэхээр тэр хүний үг тэр хэмжээгээр бүх тоглогч нарт маш хүчтэй байдаг гэсэн үг. Аавын үгнээс ер нь зөрнө гэдэг чинь хэцүү шттэ. Тэгэхээр аавыг бол яг л тусдаг тий. Яг Wemby дээр бол ийм жишээг хоёр харж байгаа хгүй. Өмнө хаана нэлээ нэг тийм хожигдоол энтер байжсэн чи яг Popovich-тэй Wemby тусгаарлалаа ингээд хоёулахнаа уулзаж сууж байгаа л дараа нь Wemby ямар амар байлаа. Тэгэхээр нэг юм айгүй хүчтэй амар том нөлөө бүхий зөвлөгөө өгдөг юм шиг байна. Зүгээр л өөр нууц ойлгохгүй нь ойлгуулдаг. 7 онооны зөрүүтэй байсан би бүр үзэлтгүй тоглолт болсон. Хоёр тоглолт бас 20 хэд мэд байхаа. Хоёр тоглолт чинь Spurs-ийн түүхэнд хамгийн өндөр оноо плей-оффт авсан тоглолт болсон тийм. Юу тийм бид хоёр тайлбарлаж явах ер нь Spurs-ийн бол түүхэн 20 байтхаа илүү марцсан шүү. Тэгээд нөгөө хүн юм хэлээд тэрийг шууд ойлгож авахгүй хүн бас биш. Wemby чинь болохоор аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тоглолт чинь өөрөө бас Popovich за энэ хүүхдэд нэг юм хэлчих юм бол энэ ямар ч хүлээж аваад хэрэгжүүлчихнэ гэдгийг харцсан. Тийм учраас хэлээд энэ Wemby ч гэсэн надад хэрэгтэй юм лээ би өмнө нэг асуудлаас даваад гарц нэг ханыг цөмлөөд гарцсан учраас дахиад хэрэгтэй юм чинь гэдэг нэг юм хоёр талаас ойлгуулахыг хүссэн учраас л ийм юм болоод энэ үнэхээр азтай юм уу? Спорт жинтэлтэй азтай юм, Wemby ч азтай юм. Азтай. Яг ингээд нийлцдэг юм. Тийм. Холонгийн нөгөө ихэнд хэлжсэн тэр надад аяг бас чухал санагдаад байхгүй. Эхний тоглолтын дээр Миннесота бол энэ өрсөлдөөнтэй өндөр өрсөлдөөнтэй сагсан хүмүүс ингээ гараад ирсэн. Тэд нар бол өрсөлдөөнд тэ бол яг бэлэн. Тэгэхэд дөвггүй гараад ирсэн Спурс бол гарч ирээд тэр ингээд одоо инерц юу гэдэг яг тэр нэг хожлынхоо инерцээрээ ингээд
ороод ирсэн. Тэгэнгүүт өмнөх цувралаасаа хоёулаа гарааг орж ирсэн гэсэн үг байхгүй юу? Яг юутай нууцлага хийн мэдэхгүйгээр эхний тоглолт бол ер нь тийм байдаг шүү. Тэгэнгүүт Wemby эхний тоглолт дээр 11 он авсан. Тэр бол хангалтгүй 12 блок нь ямар ч гоё статистик байж болно. Гэхдээ баг нь хожоог бол тэр бол өөрөө мэдж байна сонирн биш гэдэг. Тэгэнгүүт шууд тэр тайлбар хийж яхад эхний 7 хоног бүгд Wemby-гээс ирж байгаа 2 тоглолт нэр. Амар гол нь хогийн цэвэрлээ. Тэс хоо дээрээс нь тохоол. Wemby-гийн үнэхээр тэр чинь нөгөө эхлээд ямарчсан би шал өөр юм байгаачтай мэдрүүлэх гээд нь шүү дээ 2 тоглолтын дээр. Тий, эхний тоглолтын дараа үсээ өгсөн ярилцсан ч гэсэндээ би хамгаалтын дээр нэлээд төвлөрсөн. Тэргээ ярьсан байсан. Тэгээ дараагийн тоглолтууд дээр ноноо авалт нь бүр супер болчлоо ш. Та нар 12 блоктой трипл табл гэж сонссон уу? Яг байх нэ. Би угаасаа Wemby нөгөө анх руки удирдалтад орж ирээд нэг амар блок хийгээл дээ 8 7 8 блок бараг тоглолт болгонд хийгээл яваад тахтан. За угаасаа дараагийн quadruple double-ыг хийх хүн бол Wemby л юм байна гэж бодсон. Тэрийг чи Spurs байсан. Дараагийнх нь бас л Spurs байсан. Угаасаа хаалттай ассист одоо rebound оноотой quadruple double-ыг Wemby л хийх юм байна. Хизээ нэгэн цагт. Магадгүй өөрөө хугацаанд. Өөрөө хүсвэл зүг. Тий, өөрөө ассиста өгөөд хүсвэл. Тий. Тэгэхээр чинь үнэхээр амар байгаа байхгүй. Энэ плей-оффын түүхэн рекордыг ингээд тогтоочлоо. Өмнөхийг нь бол 3 тоглогч эзэмшдэг байсан хувааж 10 блокийг Bynum Hakim Ютад багта Mark Eaton эзэмшдэг байлаа. 12 оноос хойш удаа хамгийн олон хаалт хийсэн үнэл болж шүү дээ. 14 жилийн дараа. Тэрийг бүр давуулаад өгчлөө. Wemby гэхдээ бид нар зүгээр яг энэ байдлаараа ингээ гимтж бэртэхгүй карьер нь айгүй гоё дардан үргэлжлэх юм бол бүр өөдөө залхаа сүулдэ сул талын баг дөрүүлээ нийлж хайхаар хэмжээнд л ярих бах. Үнэхээр супер л байна л да. За яг одоо баг нь яаж бүрдэхээс хамаараад тэр авраг мавраг бол одоо бас өөр асуудал. Зөвхөн энэ нэг тоглогчийн хуваар нь одоо за ядаж нэг оны шилдэг хамгаалалтын тоглогчийн шагналыг бол баг бидний нэр өөдтөл авч бол магадгүй болчихлоо. Энэ төдийгийн түвэнд хамгийн олон авсан тоглогч болох байх юм. Тийм. Гобер чинь 4 ч хамгаалсан тийм. Тэгэхээр 5 бол өөрөө баг. 4 авсны 2 3 л хүн байгаа шүү дээ. 4 авсан ганц Гобер тэгээд 3 авсан нөхдүүд тийм баа. Тийм баа. Ганцаар авах. Тэгээ яг 12 гэдэг бол цаасан дээр бууж байгаа тоо. Тэгин гот одоо 2 дахь 3 дахь тоглолтын дээр ингээд 12-т хүрээгүй ч гэсэн Гобер Wemby талбай дээр байгаа учраас тэр хүмүүс яг өмнө шиддгээсээ өшөө жоохын эрт гараас гарах шаардлагатай болж байгаа. Эсвэл ороод задлж байгаа. Эсвэл удаж шийж өсрөд буусныхын ар дээрээс нэг эвтэх ингэцгийж явуулах. Тэр болгоныг ингээд тоолох юм бол мэдгүй хичнээн позишнд ингэж зүгээр байгаагаараа хамгаалтан дээр нөлөөлж байгааг ингээд харахаар бүр нөлөө нь хамгаалт. Тэгээд нөгөө 2K болохоор тэгдэж нөгөө perfect release хийж ижил шийдэлд ордог. Бид нар чинь яг тийм perfect release хийхгүй шийдэж эхлээд нь шүү дээ одоо. Даруулахгүй бол perfect release-ийг даруулчих гадаг. Тэгээд эвт ч юм уу хойно ч юм уу нэг сонирн байдлаар. Тэгээд энэ үйлрэл харин тэр нөлөөлж байгаа да. Яагаад Wemby тэгтээ тэгж байхгүй байгаа юм бол гэ бас гайхаад идэв байсан. Үйлрэл буддаа талбаагаас өрсөлдөгчөө хамгийн бага хувьтай довтлуулж байгаа тоглогч Isaiah Stewart байсан. Үйлрэлийн тоглолтуудыг харах юм бол уг нь ингээд хар ухаанаар бодохоор Wemby баймаар юм л гэж бодоод идэв. Би бол яг буддаа талбаар руу дайраад ороод тэр Wemby-г өөдөөс гол нь Wemby-г өөдөөс ороод Wemby байнгут гараа явчихсан. Харин бас байхгүй Isaiah Stewart байнгут за энэ өөдөөс довтлж чадна. Яг Isaiah Stewart жоохон нөгөө нам байна л да. Тийм. хамгаалагч. Wemby яг өөдөөс гардаг юм бол нэр ямар ч хүн за бодлидоо юуг даруулна тэгэл буцаа задлах. Тэгээд ороод задлаад хичнээн довтлохоо Wemby-гээс болж орж задарж байгаа гэдэг нь тэгээд довтлохгүйгээр ингээд тойроо гарсан шүү дээ. За 3 тоглолтыг үзье. 3 тоглолтыг үзээд ярилцъя. Одоо Гоберыг Йокичийг яаж сайн хамгаалж болдог вэ гэдгийг харуулсан болохоор Wemby дээр бас шгшээ багийнх нь ах болохоор бас нэг тийм жоохон юм хүлээж исэн. Тэгээд үгүй юм байна гэдгийг өнөөдөр бол ёстой хайргүй үзлээ нөө ах махтаа бол 39 оноо авлаа. За өнөө өглөө осон энэ тоглолт Minnesota 15 довтлохоогоо алдаж эхлэвсэн эхний. За тэгээд уг нь талбай дээр шүү дээ. Зөвхөн Wemby гэлтгүй энэ нөгөө нэг жижиг шугамны хамгаалагч нар ч гэсэн үнэхээр тоглоом биш л байгаа за юм л да. Spurs-ийн. Тэгэхдээ 50 амсгах болохгүй л шүү. Дундуураач юу н бас зодон болох төгсөн шүү. Харин нэлээд амар контакттай үзүүлж илээ шүү шүүгчнэр болол. Гэтэ тэр нь гоё байгаад байгаа маа. Бас үзэхэд бол. Яг тэгээ шүгэл дуурайж дижгүй үлж байгаа юм бол гоё. Тий. Шүгэл дуурайлахаар амар хэцүү байдэн шүү. За үеийн төгсгөлд Anthony Edwards-ийн шидэлтэй явнгаад 1 онооны зөрүүтэй болсон 15 оноогоор хожигдож явсан баха.
Тэгээ 23 22 болоод. Тэгээ 3 дахь үеэс эхлээл ер нь ойлгомжтой болцсон дөө. Би яг 3 дахь үеэс нь үзсэн чинь тэгээд яг 3 дээр нэг тэгж нэг салчгааргүй уг нь яваал хийсэн. Гэхдээ одоо Мактанаас өмнөх цувралд ямар том хамгаалтын давуу тал болж илээ. Өнөөдөр ямар ч тийм байхгүй талбай дээр хас харагдав. Тэгээд эхний тоглолтод хожсны дараа нөгөө Шэрэн Жуниор чинь Вембигийн 12 хаалтны талаар асуусан чинь би түүний дээрээс тохож та нарт үзүүлэе гэж бүр амар ярилцлага өгсөн шүү дээ. Тэгснээ тэгээд чадахгүй юм байна уусаа боломжгүй юм. Яг нөгөө нэг одоо тохох гэсэн ч байсан биш үү? Корнетийн дээрээс. Корнет Вембигийн чадахгүй бол корнетийн балкон болох шиг. Мартинес ч гэдэг юм яагаад нэг юм орон гарan байдаг вэ гэхлээр нөгөө нэг скиллсэд арай цөөхтэй л дөө. Жишээ нь Вемби бол ингээ байглаасаа маш өндөр дээр ингээ шидэн залуулна лоу постн дээр шахаад тоглолт чинь хай постн дээрээс ингээ өөрөө нүр авсан тоглолтоос бөмбөг залаад орчин. За тэгээ баруун зүүн айлал талдаа явчин ч гэдэг юм ингээ нэг юм хөдөлгөөний тааварлахад хэцүү амар олон хөдөлгөөнтэй юм багхгүй юу. Мартинес бол нэг цайны ганц хоёр хөдөлгөөнтэй багхгүй юу. Тэгэхээр чинь тэр нэг юм бичлэгийг үзэл ингээд ингэсгээ хамгаалж чад наа чин товтлохгүй юм байна даа ч гэдэг юм уу. Ер нь гэхдээ нэг багийнхаа эсрэг ер нь цувралын турш яг сайн тоглох хүн супер тоглогч нар л байдаг. Түүнээс яг ингээд тоглолт болгоныг хараад л нэг X factor заавал гарч ирж идэг. Нэг үүргийн тоглогч нь илүү сайн тоглож идэг. За нэг үүргийн тоглогч нь муу тоглоход дараагийнх нь өгч идэг. Тэр яг Мактанес одоохондоо ч арайч бас нөгөө багийн нэг номер 2 3 бишээ. За 2 хэмжээнд ч очоогүй. Бас арай л очоогүй л баг шиг байна лээ. Гэтэ Денверийн эсрэг түүний тэр 7 одоо суперстар шиг байсан шүү дээ. 6 тоглолтын турш тоглосон тоглолтыг бол үнэхээр үгүйсгэж болохгүй. Гол нь тэр цуврал дээр чинь Мартинес эдний багт хамгаалдаг хүн алга гэх нэрийн цохол хэлсэн. Энэ дээр тэгж хэлэхгүй байгаа. Тий. Спurs хүн бүгд хамгаалаад байгаа юм л та. Өөртөө зүрж хамгаалж чадахгүй байгаа юм чи яаж тэгж хэлэх вэ? Одоо Миннесотагоос өнөөдөр 2 тоглогч 40-оос дээш минут тоглолцоос ахгүй юу? Мактанелсээ дурц 2 байсан баха. Тэгэн гурт Спurs тим тоглогч ер нь бүх цувралд байхгүй. Одоо ингээд 30-аад орчим минут тоглоод амраач. 4-р төгсгөл ингээ хожих боломж байгаа л байгаа шүү дээ. Одоо ингээд энэ шийдэл дээр 3 онооны зөрүүл болж байгаа байхгүй. Амар хариу бариадсэн чи Вемби аваач 4-д 3-аас хийгээдсэн. 2 удаа 4-д 3-аас хийгээд. Итгэл найдварыг нь хэвээр унтраасан шийдэлтүүд байсан. За тэгээд нөгөө нөхөр чинь өнөөдөр 39 он авлаа. Дахиад 15 самбар авлаа. Тэгээд уг нь 5 блок чинь плей-оффын энэ цуврал амар юм. Тоохгүй. Бид нар одоо тоохоо болж шít. Тэгээд довтлооны хувь нь 18-аас 13. Фри тро 12 бас. 3-аас 5-аас 3 байсан баха. Торгуул ингэж өндөр өвтө шийдэж байгаа. Тэгээд талбайд нэмэх 16. Энэ үнийг одоо яг одоогоор өөлийгээд юу ч харагдахгүй байхгүй. Оноо авч ийн хамгаалт юу юм. Нас нь хийдүүлээ жоохон шүү дээ тий. Амар. Өөр амар ухаарл сайтай тий. Алдаагаа амар сайн ойлгож засчдаг тий. Нэг юм өөртөө хандгүй юм байгаа байхгүй. Тэгээ угаасаа нөгөө багтаа хүлэн зөвшөөрөгдсөн. Багийнх нь босд нь. Тэгээ нэг жоохон алдах гад бүдэрхээ дэрэнгүүт нь Попович ирээл нэг өдөр уулзаал нэг тархинд одоо нэг юм арай өөрөөр аяма харуулад нь шүү дээ. Тийм дөрөвдөх тоглолтоос одоо их юм амар. Мэдээж нэг цуврал нэг байх үед 3 тоглолтод хоцсон баг 73% нь одоо цувралд яалдгаа гэдэг үзүүлэлт байна. Тэгэхээр энэ яг 3 дахь тоглолтод чухал хожлоо Spurs авсан. Гэхдээ цуврал баг нөгөө эхнийхээ цувралын эхэнд байсан байр суурин дээр л очичлоо л доо одоо бол. Чи угаасаа л талбайд авахтал нь Spurs байсан. Тэргээл буцааж авчи. Та ярьдагтаа яг Миннесотад найдлага байна гэж үздэг юм. Гүү. Би бол байна гэж. Энэ хоёр байна гэж боддог шиг. Би бол байгаа л гэж бодсон чинь. Яг би угаасаа Вемби зүгээр 2 дахь тоглолтыг тоглоход л хэцүү байхгүй. Өнөөдрийнх бол бүр төгссөн шүү дээ. Өнөөдрийг бол харин ч бүр Миннесота үнэхээр амар үдчиж дуусч байгаа тоглолт байхгүй юу? Ойрхон дуусч байгаа. 2 дахь тоглолтын дээр Вемби одоо сая тэгж гоцоороогүй л харагдчихж жишээ тийм. Тэгж тоглоход л баг нь хожигдсон л байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн аюул нь Спурсийн бусад тоглогчд нь ийм амар сайн байгаа даа учраас. Тэгээ Фокс бол ер нь 2 дахь тоглолтоос эхлээд өөрөө ч үүргээ ухамсарлаад их шиг боллоо. Угаасаа эхний тоглолтын дээр Фокс сайн тоглолцсон бол 2 онооны зөрүүтэй дууссан тоглолт. Тий хэлсэн эхний тоглолтын хожигдлын шалтгаан бол угаасаа би байсан. Би ингэж тоглох хэсгүй. Тэгэхээр дараагийн тоглолтоос өөр болно гэсэн тэрэндээ л хүрч байна. Яг хөө гэхдээ Антман нэг бүр амар цоорол нэг тоглолт. Гэтэ өнөөдөр тэгэл 30 тий өнөөдөр бас төгс 38 оноо. Тэгээд нас хэцүү л байна. Тэгээ гол юм нь би бүтэн тоглолт үзэж байхад гол юм нь би Миннесота
маш олон хамгаалтын алдаа гаргасан гэж харсан. Тэгмүүд Миннесота бол угсаа хамгаалтаар хождог баг. Тэгмүүд Миннесотаг би дахиад энэ өнөөдрийнхоосоо нэг төвшин илүү хамгаалах чадамжтай гэж хараад байхгүй. Хамгаалтаараа хожлыг тийм хамгаалтанд нэтгээд хамгаалтаараа дахиад дөрөв тоглолтыг авах бол бүрэн чадамжтай баг гэж хараад. Тэгээ өнөөдөр Вемби 5 алдаатай дууссан. Вембиг бас алдааны асуудалд оруулж болох нөхцөл байдал харагдаад байгаа байхгүй Миннесота. Тэгэхээр ингээд сая тэр 106 103 болоход жишээ нь те тэрэн дээр Вемби жишээ нь ингээд 6 алдаа болоод тэрнээс хойш тоглоог бол яах вэ? Тэгэхээр чин Миннесотад бас Вембиг нэг жоохон аргалах юм гаргаж ирж чадах юм бол боломж бас байгаад байгаа байхгүй. Уг нь талбай дээр өнгөрүүлэх минутыг нэг 2 минутаар ч юм уу зөөлсгчхад л ер нь яг өөрсөнд нь илүү моментууд гарч ирэхэр л байна л гэж яриад байна. Шууд ч ингээд Спurs бүр бүх талаараа илүүрхэд ингээд дуусчихаар гэж бол харагдахгүй л байна. Гэтэ мэдээж давуу тал Spurs л төө. Тийм матч ап талаасаа харсан ч яг Миннесота бол бас Spurs-тэй давгүй тоглох боломжтой будагтаа талбай сайн юм ослуудтай. Тэгээд өнөөдөр чинь бол самбраас тоглооны самбраас авсан тоо энэ төр бол илүү баг Миннесота байлаа шүү. Тэгээд эргээд олон их алдаа шаардлагагүй алдаануудыг гаргаж ин алдаагаа хянаад бөмбөг алдаж байна. Бөмбөг алдаж тэгээд хамгаалтаа өшөө сайн хийж чадах юм бол би бол дөрөв цоолтой яах. Ер нь их тийм амар бүр алуулахаар хол дутуу баг бол биш ээ Миннесота бол. Спурст. Тийм. Сүүлийн 2 жил өрнөд бүсийн финал тийм. Дандаа дутуу үнэлтэд чадахгүй байхаа гэж яг хөө тэрийг ингэж давж гарч ирсэн учраас би бол яг Дивинчензо байхгүй гэхдээ л чадамж бол байна л гэж байна. Би Крис Финч тасгалжуулж тэгээд тоор бүр ингээд бүр яг Миннесота энэ цувралд ялна гэж биш зүгээр л магадлал ярьж байгаа. Зүгээр одоо өнөөдөр жишээ нь ингээд энэ тоглолтод хожигдоод Вемби амар тоглонгууд ингээд баг 4-1-ээр дуусчих юм шиг л одоо сошиал дээр ярьж ин л та хүмүүс. Тийм биш л тийм бол биш ээ. Энэ 2-2 болж болно. За тэгээ магадгүй 4-2-оор дуусах ч юм уу тий. Би бол 3-1 болоод эргээд талбайгийн Оси улстай бүр суулт хожиж магад. Би бол суулт хожиж гисэн боломжтой гэж яриад байна. Тийм. Яг нь Антони Эдвардс эхний 2 тоглолтод бол 100% биш үү. Цэлгэнээс тавсан. 3 дахь тоглолт өнөөдөр гарнаас гарлаа. Тэгэн гот би бол 7 тоглолт гарах юм бол Миннесота ер нь аваа залах илүү чадамжтай одоо юу гэдэг одоо туршлагатай тийм баг байна л гэж хараад. Тийм өсөлт дүмн ороод одоо би зүгээр хавцуулаад сүүлд нэг л юм хэлчихье. Lakers OKC дээр бол Lakers ямарч боломж байхгүй. Уучлаарай. Spurs Minnesota төр бол Minnesota-д боломж байж болохоор харагдаж байгаа гэж харьцуулж хэлье да одоо. Яг фэний нүдээр бол би Spurs-ыг гараасаа гэж. Угаасаа Spurs гарч иж үнэхээр гоё. Фэний нүдээр болоод энгийн NBA фэний зүгээр. Тийм үү? Саксан мөнгөний фэний гоё цуврал гоё сакс үзмээр байвал үнэхээр би бол OKC Spurs гэдэг цувралыг бүсийн финалд үзмээр. Wemby-г яг OKC фэний нүдээр гэрж одоо би яг үндэ Spurs-ос илүү Minnesota дуртай. Minnesota-гийн саксан мөнгөний тийм KG хасаа хойш тоо. За лигийн иргэн тойронд юу болж байгааг хамтдаа харцгаая да. Наваахан тасгаж үзсэн нөгөө бүү зовцсон Тяга Сплитер маань гэрээ байгуулахгүй гинэ. Эцэн нөгөө багийн эзэн угаасаа бүү нэг хорголоо тоолсон юм зү. Мөнгө өгөхгүйгээд амч багийн эзэн. Тэгсэн чи одоо Portland чинь 60 даадлыг ярилцлаганд дуудсан гинэ. За войнаар бол. За тэгээ Jaylen Brown Boston сэтгэл дундуур байна гэсэн мэдээ гарсан. Гаран гимцэн Brad Stevens сандраад тим юм байхгүй гэж хариу барьсан. Гэтэ одоо 100-ыг болох нөгөө харцгаая. За тэгээд миний нэг болчоосоо гэж бодож байгаа нэг хүн дасгалжуулагчийн ажил авах магадaltaй байгаатай. Rajon Rondo Pelicans ажлыг авч магадгүй байна. Зүгээр топ хамгийн сүүлийн шатны 4 үлдээсэн гэсэн тэр дөрвийн дунд Rondo, Dermeham хоёрын нэр. За нэг нь Sean Sweeney-ийн нэр бас байсан. Rondo яг хуу сагсан бөмбөгийн IQ бол маш өндөртэй тоглогч хүн. Тий. Харилцааны тал дээр дасгалжуулагч хийхэд жоохон хэцүү гэж магадгүй. Би зүгээр яг коуч хийгээд нэг Рондог хармаар байгаа. Ямар хөө байх бол гэж бодоод байна. Сайн өнгөрсөн өдрөлд бол Milwaukee-тэй хамт дасгалжуулагчийн албанд зөв яг албан ёсны тийм юу тийм биш юм шиг байна. Гэхдээ тоглогчдын нэг development маягийн хөгжил хариуцсан маягийн юм уу тийм. Гэхдээ яг тийм багийн зүгээс бас албан ёсны биш юм шиг байна. Тийм ажил хийж ирсэн. Зөв гэрээгээр ажиллаж ирсэн юм шиг. За тэгэнгүүт Масай Ужири Торонтог 19 онд босгож авраг болгож ирсэн хүн Даасийн багийн ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. За Даллас нэг хөгжлийн зам руу орж магадгүй юм байна. Тийм. Тэгээд ерөнхий менежерээ өнөөдөр нэг шинэ хүн томилсон байсан. Явуулсан.
Маса Ужир бол бүр нөгөө ерөнхийлөгч нь учраас өөрөө ерхий менежерийн ажлыг бол хийхгүй бүр багийн том удирдлага нь гэсэн үг. Тэгэхээр өөрөө хүнийг тавьж лөө гэсэн үг л дээ. За тэгээд Tips маань бүүстээ эргээ ирэх боломжтой байгаа юм байна. За одоо дими байлгүй дээ. Тэгээд плей-оффын эхний шат сүүлийн 33 жилд хамгийн өндөр үзэлттэй юм шат боллоо гэж эхний шатнууд дундаас. Тэглээ. Олон ч 7 тоглолтоо эхний шат боллоо. 3-7 тоглолт гарлаа шүү дээ. Дандаа орондод яаж яах тий. За өрнөд бусын брокетийн хамттай харьцгаая. Маргааш өглөө манаас угаар UKC Lakers-ийн 4 дахь тоглолт 8:30-аас 8:30 гарахаар байгаа шүү. Тэгээд нөгөө Lakers руу цуврал шилжиж байгаа шүү дээ. Тэгээд өмнөх тоглолтын дээр нөгөө шүүлтээс хамаарад ингээл уулзсан болохоор маргаашийн шүүлт нэг арай өөрөөж болохолоо. Тэгээд тэр нь магадгүй талбай эзэн юм чинь бас. Угаасаа нөгөө плей-оффт ч бас нөгөө талбайн даваатал гэдэг нэг юм чинь бас нэг шүүгчдийн тэр нэг юм чинь жоохон ч гэсэн нэг 51-49% таа бол байдаг байхгүй. Тэгэхээр маргааш ядж яхад нөгөө баахан юм ярьцсан болохоор бас маргаашийн шүүлт хамаагүй өөр байга л баг. Зүгээр гэхдээ тэрийн хайрын Lakers-ийн фэнүүд анзаарах нүггүй юу л гэдэг. Анзаарахгүй л дээ. Анзаарахгүй. Зүгээр л хэвийн шүүх учраас. Тэгээ шүүгчээс ууж хожигдсон үг бас үгүй. үгүй харин. Тэгэхээр Одоо эхний тоглолтын дээр энэ хоёр цувралын эхний тоглолтын дээр шейд нөгөө өгдөг алдаануудаа өгөхгүйгээр эхэлсэн байхгүй юу? Тийм шүү дээ 12 оноо Тэр гэж би анаа баярлсан байхгүй юу? Тэгээ тэгж тоглол болж байгаа байхгүй тий. болж байгаа байхгүй юу? Шилж нэг тийм амар цоорч тоглож. Харин тэгээд хожоогүй л байхгүй юу? Тийм. Lakers өөрсдөө шатах бүхний хийгээд энэ шүүгчтэр нэг одоо аль нэг талын шүүгээгүй байхад л хожихгүй л байна л да яг үнэндээ. Одоо ямар нэг нь 40 торгуул шийдээ, нэг нь 20 торгуул шийдсэн биш. Гэтэ шүүгчтэр чинь ингэдэй яг тэр нэг юм зүгээр миний л ажиллаж анзаардгаар яаж ингэж нэг юм аль нэг талд нь ганц нэг жоохон давуу гаргадаг гэхээр яг нэг юм хоёр дараалсан үлээлтэн дээр ч юм уу тоглолтын эзэстэй үед аль нэг эзэн багтан ч юм уу үлээждэг. Дараа нь тэрийг тэнцвүүлээд энэ тоглолт ойлгомжтой болцсон үед зүгээр нэг юм хямдхан юм дээр үлээгээд торгуул шийдсэн тоог нь ойртуулчихдаг байхгүй. Стат харахаар адилхан л торгуул шийдсэн байж болцтой. Гэтэ яг хэмээн л ийм дээр дор орж явах үед арай илүү талд нь үлээчдэг ч гэдэг. Нэг хачин юм дээр хөдөлгөөнтэй заслан тавьчлаа гэдэг давталгааны алдаа заачдаг маашдаг тий. За тиймэрхүү байдлаар л явдیں۔ юм. Ганцхан юм асууж юм. Ер нь зүгээр яг жүжиглдэггүй тоглогч гэж байдаг байхгүй юу? Жүжиглдэггүй тоглож гэж жүжиглж чадахгүй гэж тоглож л гэж байгаа. Тий, бүгд жүжиглэхийг бол хүсэж байгаа. Биднес жүжиглэхийг хүсээд яг тийм алдаа авах хэмжээнд шүүгч айл өнцгөөс харж энэ надтай гарна хаана тэрийг мэдрээд моментон дээр ингээд зөвхтөө тоглогч нар чинь тийм олон биш шүү дээ. тэрийг тэгээд шүүгч нар мэдээд үлээх. Тоглооны алдаа авсан гэсэн ур чадвар шүү дээ. Мэдээд үлээгчгүй тий. За түрээд өрнөдийн талаар ярьсээс өндөрлөл эргэж ирэхдээ бид нарт орнодын талаар ярилцсан нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтдаа дөрвөлж алхах нь юуны хэлгүүр. Эргэн тавтан морил үзэгчтэй баазар та бүхэнд хүрч байгаа нэвтрүүлгийн ивент тэтгэгч цагс бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. За орнодын талаар ярилцсан энэ 7 хоногт бас 7 дахь тоглолтууд болсон. Бид нар ярилцаж амжаагүй байсан. Бостон болон Филигийн тоглолт. Бүтэнсээ өдөр болсон. Нэг алгасан. Энэ сэдвийг алгасан. Яа энэ 7 дахь тоглолтын Бостны гарааны талт яа. Үлгэрийн гараа яаж байгаа? Масуула гинт нэг юм мэрэгэн санаа төрсөн. Ron Harper Jr. Ийм чухал тоглолтын дээр мэрэгэн санаа гаргах хэрэг байдгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо гол нь 7 дахь тоглолт талбай дээр авж байгаа эхлүүлж байгаа хүчтэй эхлэх хэрэгтэй. Хүчтэй эхлээ тэгээд тэр нэг дарамтнд эхлэх хэрэгтэй ч амар тухтай юм онооны даваа аваад эхлэх амар сууд эхлүүлчихэж байгаа. Тэгээд тийм заавал амрахаар байх ёстой л амраад гэн. Үгүй тэр амраалгүй шүү дээ. Гэмтэл шүү дээ. Яг гоо зөвхөн Тэйтэн бол нэг л тоглогчтой. Тэгэхээр байсан бол хожих байсан уу? Гүү мэдэхгүй. Гүү гэж бодож байгаа маань. Тэйтэмгүй 2 тоглоод хожоогүй мэдэхгүй. Тэйтэмтэй 2 тоглоод хожоогүй байхгүй да. Тэйтэн гэхдээ 7 дахь тоглолтод хамгийн үнэний түүхэнд хамгийн өндөр оноо авсан тоглогч. 50 оноо авчихсан. Тэгэхээр би бол боломжтой би бол даваа талбай дээр байсан Бостон бол өндөр байсан л гэж бодсон. Тэгээ тэрнээс өмнө дуусгахаар бол дуусгахаар л тийм шүү дээ. 3-1 байсан цуврал шүү дээ. Тэгээд бас ер нь 4-р үед бас л ер нь Тэйтэмгүй ч гэсэн хожих боломжийг ер нь гаргасан. Хоёртой тэр нэг яг нэг хэмнэл хаашаа ширгэж болохоор үед 2-3 дараалал давталгаа айл ал баг алдсан гэдэг. Тэр үед Макси шийдсэн дээ. Тэгээ нөгөө 3 шийддгээ тэгээд өгсөн шидэн яасан шидэн гэдгээ тэгээ явлаа л да Бостон уус. Бейлер Шайерман, Рон Харпер,
Гарза юу? Гарза гэсэн гараа өстэй. Тийш л. Яа, зөрөгтэй байгаа шүү. Тэрийг тэгтээ одоо наадах чинь болохгүй манай болоо гэж хэлчих одоо. Харин тий. Өөр дасгалжуулагчийн багтан тийм эрх мэдэлтэй тийм туршлагатай хүн байхгүй байсан юм бахтаа гэж боддогмоор. Тэгээд одоо тэг хүний ажилд оролцохгүй л гэдэг баг та тий. Brad Stevens байсан бол ийм гараа гаргах байсан болов Мэдэхгүй. Хамгийн гол нь одоо тэгээ нөгөө финал хүрнэ гэж хэлсэн. Финал хүрэх магадлалаараа өндөр байсан багчаа. 3-1-ээс дараалаад нөгөө нэг хожих боломжтой 2 тоглолтондоо хожигдчихгоот за яг ингээд нэг юм өөрчлөлт хийхгүй бол ингээд хожигдох юм байна. Дуусчлаа л гэж бодоод нэг юм гинтийн юм л болчихвол гэж бодсон шүү дээ. Яалч нөгөө Бостон яг нөгөө сул талаараа л хожигдлаа. Энэ тоглолтын дээр бол ер нь энэ цуврал. Яг уу Нэмэс Кейта бол ой хөгжиж байна. Гэтэ ийм алдаа хэрэггүй алдаанууд их гаргаад тэрнээс болоод өөр алдааны асуудал байнга орно. Тэгээд дээр нь ядж хат нөгөө талд нь Embiid гэж нэг хүн байгаа тань л та тий. Тэгэхээр Embiid бол энэ тоглолтын дээр ёстой бүхнээ хийсэн өөрх. Эрик White нэг 7 дахь тоглолтондоо л нэг амь орлоо. Тийм цувралын 6 тоглолт муу тоглолоо. 7 дахь дээр сайн тоглосон ч харамсалтай нөрөөдсөн байлаа. Эрик White зүгээр 5-6-г аль нэгэн дээр сайн тоглолцсон бол цуврал дууссан байх боломжтой бас. Ах тэгээд одоо ийм хүлээлттэй плей-офф дэмжиж тоглоно гэж хүлээлттэй бол Бостонгийн фэнүүд аль нь ч байгаагүй л. Тэгээ нэг юм Тийм шүү дээ. OKC Бостон хоёр чинь финалд хүрэх магадлалаараа 2 бүсээс хамгийн өндөр байсан байж. Биш бүр удирлын ихэнд. одоо бүр удирлын ихэнд бол Бостон ч угаасаа плей-офф байхааргүй баг байлаа шүү. Тэгээд Тэтүмийг ирснээр дараа харин финалд хүрэхээр болсон шүү дээ. Ер нь харин тийм тэнийг сони юм үсчихэж байгааз. Ямар ч хүлээлтгүй байж гисэн аа. Амар өндөр. Гинт хүлээлттэй болоо. Тэгснээ ингээ болторчиж байгаа. Би хэлдээш нь Бостон чи нэг юм амар токсик охин шиг байгаа. Яг нэг за болидөө энэ жил ч одоо үзэхгүй гингөө тэр үлрэлдээ нэг юм сони үлрэлд айгүй өрсөлдөхгүй. Тэгээ нэг найдлага төрүүлээд тэгжээснаа ингээ юм шүү гингүүт ажигчдаг. Хэцүү. За тэгээд төвийн барилаа сайжруулах боломж юу байна? Хартаа цалингийн засаг. Яг нэлээ мөнгө хэмнээд ер нь бол цалингийн засаг чинь first up-рондоо ч хүрээгүй байгаа шүү дээ. Зүгээр first up-роноо давуулаад хүн авъяг үл аавн Бостон. Гэтэ гол нь багийнхан цалингийн зэсний одоо жинжил чинь 165 сая байгаа хаа. Тэгээ энэс чинь 58 57 гэдэг чинь 115 дээр 30 ихэр чинь 145 155 гэдэг. Ер нь бол багийнхан цалингийн зэсний 90%-ийн дөрөв тоглогч бүрдүүлээд байна л да. Тийм ээ. Яг хоо Вучевич бас шууд багаас хамаарал хөжлөөд байгаа. Чин тэр орон зайд бол дахиад нэг төвийн байрлал тоглогч авчрах бүрэн боломж. Одоо яг хоо энэ тав дээр нэмээд нэг 2 руки гэрээтэй нэг 2 сая долларын гэрээтэй 2 3 тоглогч байгаа. Бус нь бол бүгд ингээ гэрээ нь одоо сайн Озиг хэлсэнчлээ Вучевич дуусаад явж байгаа. Багаас хамааралтай олон тоглогч байгаа. Нэмэс Кейта бол жишээ нь багаас хамааралтай чөлөөтэй гэнэ. Тэгмээ гэрээг нь сунгах боломжтой сүүлийн жилийн. Тэр нь сунгаад аваад хямдхан өнөр сунгаад аваад үлчил бах л та. Төв авчирсан авчираагүй. Тийм ээ. Үлдсэн нэг жилийнхаа хямдхан гэрээгээ ч гэсэн авах бах. Тэгээд Брауны гэрээ чи 28 онд дуусгаар байгаа. Гэхдээ энэ 107 сарын 26-нд байсан баха. Дараагийн гэрээний сонголт их эрхэн нэгдэх юм байлээ. Тий. Одоо сая Браун нөгөө сэтгэл дундуур байна гэд сая лигийн тойронд байгаас тэ ярьсан шүү дээ. Тэгээд яг тэрэн дээр Браун өөрөө бол би сэтгэл дундуур байна гэж хэлээгүй. Гол нь Браунтай хамгийн ойрхон сая өнгөрсөн жил Хьюстонд Браун Tracy McGrady-тэй бэлтгэл хийсэн. Тэгэнгүүт McGrady-ийн хөвлөлд Браун багтаа сэтгэл дундуур байдгаа гэдэг юмыг шууд ярьчаа. Тэгэнгүүт Tracy McGrady-ийн хоёр чи харилцан амар ойрхон шүү дээ. Тэгэнгүүт энэ бол хамгийн байжуулах ойр их сурвалжаас ирж байгаа энэ үний юм байна гэж шууд ингээд хэвлэл мэдээлэл дээр гарчиж байгаа байхгүй. Тэнгүү тэрийг гяс одоо залруулж дарах гад Brad Stevens гарч ирээ. Тийм байхгүй. Brad Stevens бол яг нэг шийт хийж авч үлдэхийг хүсэж ин л гэсэн үг. Браун McGrady ярихдаа тэр чинь менежертэй ярихаас арай өөр ярилцлага болж байгаа ш нэг юм. Бродерсын яриа болж байгаа ш ах дүүсийн. Тэгэхээр арай дотны яриа би бол жоохон ерөнхийдөө дундуур сэтгэл нь жоохон ортой л яриа байх гэж бодоод байна. Тэгээд нэг сонин комментиг одоо стрим хийгээд байгаа ш манай хүн чинь. Тий, стрим хийгээ. Стример дээр нэг зүйл хэлсэн энэ үйлрэл миний тоглож исэн карьерийн хамгийн одоо гоё үйлрэл байсан гэж хэлж байгаа. Тэгэн гол наадах чинь тэгээд чи финал хүрээгүй. Финалийн MVP болсон үйлрэл чи хамгийн гоё үйлрэл биш чи Tatum бэртцсэн ганцаараа баг удирдах байгаа үйлрэл нь чамд гоё үйлрэл байна. Тэгвэл чи ер нь багаас яваад өөр нэг газар номер 1 дүрээр тогломоор байгаа мó гэдэг ийм асуулт гарч ирэнгუთ дахиад ер нь ингээл
ер нь Браун Тейтум хоёр салах юм биш үү гэдэг яриа. Ахаад ингээд ирчиг бол яг одоо авцсан. Яг гол нөгөө Ираны сэдв болоод байгаа яг Бостон дээр. Иймэрхүү жижигхэн юмнууд айгуу чухал байдаг л. Явж байгаа тэгээд нэг юм бол ер нь Браун энэ жилдээ биш юм аа гэхэд дараа үйлдвэрлэлт нөгөө нэг солилцоон цаг хаатгаас өмнө бас нэг нэр солилцооны цаамд орно гэж нэг юм болох л баг. Яг ингээд ширээн дээр гаргаад тавихад Брауных нь үнц нь арай илүү л дээ. Яг одоогоор. Яг одоогоор бол тийм. Тейтумын нөгөө бэртлээ шалтгаалаад. Тэгэхээр ер нь юм болж магадгүй энэ 100 бол. Харин тийм. Ер нь болчих магадлал нэлээд өндөр шүү. Тий, яг хав юун дээр сүүлд яг нөгөө их яригдж байгаа нь Янс ч бас нөгөө улирлын төгсгөл Жо Мазула гэх магтаж ярьсан. Тэгэн гот шууд энэ хоёрыг ингээд солих боломжтой талаар бас сошиал цалинж дөхүү юм да тий. Бас аналистууд ч гэсэн ерөн зүгээр ингээд ийм санал болгоод ямар нэгэн тийм бодит шуум бол байхгүй. Яг тийм л том нүүдэл дээр л 2J-өө салах болов энэ үйл өөрөөр бол хизээ илүү өглөө тайлбар дээр Оси битэр Озонд ч асуусан тий. Янастай айлын зохицох чи асуулаа. тэгсэн мөн. Тэгсэн байна. Тэгсэн хоёлоо яг ярьсан. Тэгээ Тейтум гэдээ би шууд хариулчихсан тий. Тэгэхээр зүгээр фэнинүүд дээр ч гэсэн нэг тийм бодол бит хоёрын тархин суудсан байгаа тийм шүү. Угаасаа ер нь тэгээд Янас ирчих юм бол аль нэг нь явна угаасаа. оргуу хоосноос ийм яриа гарахгүй л дээ. Тэгэхээр юм болж байгаа бах цаанаа. Тэгээд 100 л харъя. Рейдстийн юу ихийг. 7 дахь тоглолтын араас нөгөө хэвлэлийн ингээ хурал үзэж байгаа байхгүй одоо ялангуяа Жо Мазула гэсэн чинь та хитрхи 3 шидэлтэндээ найддаг ийм сагсан бөмбөг тоглолдог ингээ тоглож гинэ гэж та өөрөө тэгж бодож гинэ гэсэн чинь үгүй шууд зөрөгтэй авилж. Тэгэн гол одоо сул талд тэр байгааг ерөөсөө фэнүүд хүртэл бүгд хүн болгон дэлхийд даяар мэдчихэж штэ. Тэгэхээр тэр нь нэг талаасаа давуу тал нь шүү дээ бас уг нь. Гэхдээ яг плей оффт Тэгээ яг Филипп Жо Мазулыг өмөрөө заяа. Чамд үнэхээр дутгшоо дайраад орчих гэд хилээд тийм чадамжгүй Дерек Вайт байгаад тохиолдол чи тэр хүнийг яаж тоглох вэ? За суудлуу шийдэл юм зү. Яг уур чадварын хувьд бол Тейтум жишээ нь бас нэг тийм Браун шиг биетэй контакттай дайрч тоглож хизээч байгаагүй байхгүй юу? Нэг юм аль болох хуураад аргалаад ингээд шидэх гээд товтлох гээд идэг. Ганц нэг тийм яг бидний өсөд идэг шиг алдаа авалтаа дайралтай гэдэг хүн чинь Джейлен Браун л да. Яг Босны бүрэлдэхүүнд байгаа. Бос нь ур чадвар ч юм уу нурууны өндөрч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар угаасаа тэгж тоглох боломжгүй байхгүй. Нэг талаасаа бол энэ үйлрэлт бол тийм. Тийм. Гэхдээ Жо Мазула чинь бүтэн сүүлийн 3 үйлрэл 3-аас шидсээр байгаа штэ. Бага шидүүлсээр байгаа. Тэгэхээр өмнөх үйлрэлийн бүрэлдэхүүнүүд бол хамаагүй өөр штэ. Гэхдээ өмнөх үйлрэлийн бүрэлдэхүүн юм тэр байхгүй. Хөгшөө Хорфордыг тааш авчих гэхлээр өөрөөс лах амтан байгаад байгаа шүү. Одоо тэгэл жирүүтэй ер нь бол чинь 3-аас шидэхээс өөр өчнөө сонголтууд бол бүрэлдэхүүнд байсан үе штэ. Тэгээ ялгаа нь тэр байхгүй. Яг тэрийг Жо Мазулагийн хүснээр бүрдүүлж байгаа баг тийм. За дараагийн цуврал руу шилжиж Филигийн хувьд тэгээд Нью-Йорк Никстэй өсвөлтөн үзүүлж чадахгүй л байгаад байна да. Өнөөдөр тэгээд 3-ыг боллоо. 3-ыг болчлоо. Юунд байна? Фили өмнөх цувралд Босныг ялаад гараад ирсэн учраас би бол нэлийн үлээлт одоо яг миний нөгөө хүсч хүлээж исэн удирдлагын турш би өчнөө Нью-Йоркийг муулсан. Яагаад тэгэхээр би энэ бүрэлдэхүүнд ийм потенциал уг нь байгаа шүү дээ. Яагаад ингэж нэг ийм ункаагүй тоглоод идэм бол гэд удирдлагын туршил ярьсан. Одоо харин яг хамгийн чухал үе дээрээ яг нөгөө нэг потенциалтаа хүрж ийн л та Нью-Йорк. За одоо сакс тоглох гэсэн юм шүү. Тэ. Гэхдээ би тэр өмнөх шатанд Нью-Йорк очиход Таунс нэг Йокичиг тоглоод эхэллээ шүү дээ. Одоо бол. Одоо яг нөгөө тоглох арга барилаа олчлоо. Үнэ. Таунс бол багийнхаа Йокич нь байх хэрэгтэй юм байна. Брансон тэгж бөмбөг айхтар удаагаад өөр дээр нь ухаад авах хэрэггүй юм байна. Тэгээд Өвжи Ануноби, Микал Бридс хоёр тоглохоонд оролцоонд одоо яг энэ хэмжээндээ байх юм. Өнөөдөр жишээ нь Өвжи Ануноби байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд Бридс багийнхаа баг номер 2 оноо авахч нь болж тоглож байгаа байхгүй. Эмбид ирэл Босны цуврал шал өрнөлөө үзүүлж эхэлсэн шүү дээ. Энэ цуврал дээр Эмбид тэгж үнэхээр чадахгүй байна л да. Зүг байна л да. Бостон Нью-Йорк Никс хав илүү байгаа. Мичел Робинсон, Таунс гэд доор хэцүү байна л да. Тэгээд энэ нөгөө Нью-Йоркийн чинь бас хамгаалалт нь бас контакттай эвгүй хамгаалтууд байхаар баг шүү дээ. Тэгээд ялгаа нь тэр байна л да. Өнөөдөр жишээ нь Фили талбай дээр үлээж авч байгаа ихний тоглолт. Тий. Тэгээд талбай дээр хийж байгаа мөртлөө тоглож байгаа багш нэг юм сэлгээнийхэн арай уг нэг юу эсвэл үүргийн тоглогч сайн тоглодог. Гэхэд эсрэгээрээ Нью-Йоркийн үүргийн тоглогчид өнөөдөр гялалцсан шүү. Яг тэгэхээр
энэ ордонд яг үнэндээ зүгээр талбай нь Филигийн логотой л боловч цугласан фэнүүд нь бараг нэр 50%, 50-аас илүү Нью-Йоркийнхан байлээ л дээ. Үнэхээр тийм байлээ. Мөнгөөр зодоод тасалбар авцсан байлээ. Эмби дугуун чааваас хэлсэн шүү дээ. Бити тасалбараа зараарай. Нью-Йоркийн эсрэг тоглохоор ингээд гэртээ тоглох давуу тал гардггүй шүү гэдэг. Зардсан байгаа байхгүй фэнүүд. Нэгдүгээр шатнд хүртэл энэ ордонд нь We Want Boston гэдэг фэнүүд орилж ирсэн шүү дээ. Энэ Фили жоохон За одоо Бостон бол хожсон. Одоо бусд нь хамаагүй гэсэн шүү. Тэгээд энэ чинь Нью-Йоркийн фэн бүүлч хийлээ шүү дээ. Эмбидийг ордондоо торгуун шидэж яах. Тэгэхээр чи яах вэ угаасан. Нью-Йоркт бол талбай давуу тал юу хаач очсон байх юм билээ. Тэгэд өнөөдөр бас Макси уг нь багийнхандаа их гоё боломжуудыг гаргаж өгөөл өөрөөсөө тоглохыг бүтээгээдсэн. Тэгээд бас шидэлтэй үнээр хийхгүй байна. Тий. Ялч тоглохыг гүйцэтгэл нь өнөөдөр бол хэцүү байлаа. 27-оос 9 гэж хэлсэн байл уу? 8 байл уу? Тэгээ яаж яхад одоо өвжи байхгүй болцсон чинь гэнт ингээл Жош Харт оноо авал эхэлж байгаа юм. Энэ багт тэгэхээр потенциал бол үнэхээр амар байгаа хөх Нью-Йоркт л. Тэгээ сэлгэнээс тэр Jordan Clarkson бас нэг залгуулад оноо авчиж байгаа. McBride оноо гараанд гараад өвжигийн нөгөө амар тоглоодсэн оноонууд ингээд нийлээд Josh Hart, McBride хоёр нөхөд авчиж байгаа юм. Тэгээ Landry Shamet бас ямар амар чухал оноонууд авчиж. Өнөөдөр 15 оноо Браун сэлжуулагчийн улирлын турш амар олон тоглогч типсийг бодвол олон тоглогч ашиглаад оруулж гаргаж үзсэн. Тэрний гавьяал гарч ийн л та. Типсээс ялгаатай нь Браун арай бас нэг сэрэг. Тийм. Тэгээ за улирлын чи ингэж ашиглаж болоод ирсэн. Тэрийгээ дахиад плей-офф ашиглаад эхэлчихсэн. Яг хоо нөгөө талаа типс муудаач бичлээ чамс. Өнгөрсөн жил типс үнэхээр Религ хийж хүн байгаад сэлгэнэ шүү бол. Энэ жилийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн арай л өөр л дөө. Сэлгээ бол хамаагүй зурлаарч байгаа байхгүй. Никс бол 30 төгсөн оног сэлгэнээс 29. Нөгөө Фили 11 үлээ. Нэг сэлгэнээс авсан. За тэгээд Нью-Йорк гэртээ байгаа мэт тоглосоор гад дуусглаа. 3 тэг гэдэг бол дэндүү тун давуу тал. Эргэж ирсэн түүхнийг ч байхгүй. За баг 4-1-ээр тэгээд дуусах үс нөхцөл байдал руу орох гээд байна уу дөө. За дараагийнхыг гэртээ Фили Нэг авлаа. гэртээ ч гэжтэй зүгээр өөртөөхөө логотоо авлаа гэж бодоод. Бараг нэр тийм зүгээр л өөрсдийнх нь логотоо талбайд болохоос фэнүүд нь Нью-Йоркийн фэнүүд л байлээ шүү дээ. Харин тийм ээ. За Нью-Йорк Никс-ийн плей-оффын үсгтийг хамтдаа харцгаая. За дундаж авж байгаа оноогоор 2-т явж байна. Бостны ард. Гэтэ Бостон мултарсан. Тэгэхээр нэг рүү орж ирсэн. Тэгээ нэг рүү орж ирсэн гэсэн үг. За довтлооны хуваараа нэгт бүх плей-оффт байгаа багуудын дундаас шүү. За тэгээд 3 шидэлтэй хуваараа 2-т. Довтлооны хувь нь 51%-тай. Тэгээ сонирхолтой нь хардаа Нью-Йорк яг нөгөө field goal attempt буюу довтлож байгаа тоогоороо бол бүр 14-5-д явж илээ. Нийт одоо довтлооныхоо тоогоор. Field goal мэй дээрээ болохоор эхний 3-т яваад байгаа. Цөөхөн довтлоод найдвартай л хийгээд байна тийм. Тэгэхээр энэ хувь нь ингэж өндөр гарч ирээд байгаа. 3 шидэлтэй хуваараа 2-т явж байна. Самбарт 5-д, ассистаар 3-т. Бөмбөг алдаж байгаагаар одоо хамгийн бага бөмбөг алдаж байгаа 6 баг энийг гэсэн үг шүү. 6-д хэлбэл. Assist turnover ratio-гоороо 4-т явж байна. Харьцаа гэсэн үг. Бараг 2 дамжуулалт өгч ижил нэг удаа бөмбөг алдаж байгаа гэсэн. True shooting percentage 1-т, net rating-ээрээ 1-т, хамгаалтын үзүүлэлтээр 3-т, довтлогоороо 2-т плей-оффын 16 баг дундаас явж байна. За. Шууд бүгд ер нь финал руу хүрэхийн одоо тийм боломжит Дутуу юмгүй л харагдаж байна. тийм байна. Тэ? Төгс гэмээр. Одоо гол юм одоо Өвжи Ананобигийн бас бэртлээс их чухал байна. Эхний Өвжи Ананоби байхгүй эхний тоглолтод Ландри Шамет бол нөхөд сэлгэнээс тий одоо онон дээр бол том тусыг Жош Хартаас 10-аас дээш аваад нэмэрлэж байгаа тий. Тэгэхээр Өвжи Ананобигийн энэ нэг хамстрынгийн бэртэл ямар байх вэ гэдэг нь цаашлаг бүсийн финал. Тэгээ финал руу хүрэхэд бол ер нь Бостон Нью-Йорк яг энэ арга байдлаараа яг энэ байдлаараа тоглоод одоо гэмтэл бэртэл гайгүй явуучвал би бол Детройт Кэдиленд аль нь ч ер нь зогсооход хэцүү. Хэцүү. Ер нь яг ийм байвал хэцүү. Яг одоо бол тимээс саксыг тоглож байна. За дараагийн цуврал руу шилжиж. Detroit Cleveland Cavaliers. Аль баг нь өмнөх цувралдаа 7 тоглолтыг хийгээд. За тэгээд нөх бидний танил Джеймс Харден маань. Ирлээ дээ. Юу болцсон гэмээр чи юу ах те угаасаа тэгээд Харден яг ингээд шат хаях тусам муудаад байдгийг бид нэр зөндөө л харсан. Зүгээр ялах гэж тоглолтгүй юм шүү дээ Харден сагсан.
мөнгө олох гэж гоё харагдах гэж тоглолт юм шүү. Мичил бол тултал үзээл байгаа. Гэтэ за Cavs гэхээсээ илүү Detroit өмнөх цувралаасаа илүү төвшин ахаад ороод ирсэн санагдаж байна. Одоо Tobias Harris дүүрэн ч гэсэндээ XSL болоод ирсэн. Би бол төвчин ахаас гэхээс илүү Орландогийн нөгөө нэг амар контакттай хамгаалттай сагсны эсрэг угаасаа товчлоход амар хэцүү байгаа гэсэн. Кливленд бол Орландогийн хамгаалтын хажууд хамгаалдаг баг биш шүү дээ. Хүүхдийн тоглоом л байгаа л да. Тэгэхээр ч тийм хамгаалтын эсрэг бол чинь ингэж төвшин ахиж байгаа мэт харагдаж амархан товтолж чадаад байна. Гэхдээ Данис Дженкинс үрд тэгэл 15-6 аваад байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тэр Орландогийн Кливлендийн хамгаалтын ялгаал Харин зөвхөн Детройтыг ингэж шал өөр болж байгаа юм шиг харагдуулаад байна. Түүнээс өдрөл Детройт ийм л тоглож ирсэн шүү дээ. үнэ. Тэгээд бас яг нэг өмнөх сурлаасаа бас их юм сураад ороод ирсэн. Тийм. Сэтгэл зүй бол бас өөр төвшөнд байгаа харагдаад байна. Тэгээд тэр чинь 7 тоглолтод тий хүнд цуврал хийж гарч ирсэн болохоор 3-1-ээс эргэж ирж тий бүр тийм амар сэтгэл зүй олоод авчиж байна л да. Тэгэхээр ингээд дараалаад одоо 5 хожиж чинь гэсэн. Тийм байна. Кливленд бол заах бас 7 тоглолт тий Торонто хожоо. Гэхдээ яг цувралыг харах юм бол тийм сайн тоглож одоо цуврал хожиж гарч ирээгүй шүү дээ. Тэгсэн. Эммануэль Кукли байхгүй байлаа, Ингрэм байхгүй байлаа. Тийм өөрөөсөө бүрэн бүрэлдэхүүнээр бэртсэн хүн байхгүй гэж гарааны 2 тоглогч нь байхгүй Торонтото 7 тоглолт гаргана гэдэг бол ер нь Кливлендийн чансаг ер нь харуулсан Эхний шат болсон да. Тэгэхээр би бол Детройт илүү нөгөө нэг бэлтгэгдээд нэг зовлон үзээд гараад ирчихэнгүүт чинь тэгээд арай нямба тоглож илаа л да. Тий. Кливленд яг за 7 тоглолт хүрсэн ч гэсэн тэрийг нэг тийм өөртөөсөө л болж 7 тоглолт руу явснаас биш. 6 дээр л дуусж байгаа газар Тийм шүү л дээ тий. Кливленд тэгээд нөгөө плей-оффт клач мөчийн net рейтингээр хамгийн сүүлд. Тий харин төгсгөл рүү ерөөсөө чадлахаа оноо авахгүй болчихсон. Сонь тий. Хамгаалахгүй нөгөө талдаа эргээд тэгээд товтлогоон тэр төгсгөл дээр болохгүй болчихно гэдэг чинь хэцүү байхгүй. Доноо Мичлес өөр гаргалгаал байхгүй л гэсэн үг л дээ багт. Тий. Мичл тэгэл 20 доноо 30 доноо аваал. Энд бол харин ч бүр хожихуйц нөхцөл байдалтай тоглолт болоод байгаа байхгүй уг нь. Тий. Детройт ч тийм их төгс амар байгаад байгаа юм биш. Тэгэхэд ингээл нөгөө яг төгсгөл рүү тэр нөгөө хаардан чаалга болчиход байна. Тэгсэн харин Тобайс чинь харин ёстой нэг Энэ харин энэ жил яац юм. харин тий бүр Өстө сүүлийн сумаа тавьж штт. Ер нь плей-офф гэснээс хойш муу тоглосонгүй шүү. гүү харин бүх тоглолт нь сайн тоглолт. Харин тийм. Өмнөх шатнд тэр 7 тоглолт тоглолтод нь сайн. 7-д тоглолтыг яг нь бол Авч авч гарсан үн шүү. 2 дугаар үед эн чинь баг 12 3 он авчлаа. 30 доноо аваад усгсан юм тест 7. Өөрөн карьер ая. Тий. Тэгээд нөгөө юм дарамт Филид байсан шиг юм дарамт байхгүй гоо чөлөөтөө сагсаа болж байна. Заавал хожих ёстой, заавал тийм цалин авч байгаа юм чинь тийх ёстой гэдэг юм хүлээлт нь бага. Өөрт нь нөгөө официал хөрөөний эрх мэдлүүд байгаа учраас айгүй тийм гоё чөлөөтөө тий дүүнертэйгээ ингээд гоё аз жаргалтаа сагсыг тоглож Өөрөөхөө стенцээр тоглоод байна. За плей-оффт хамгийн олон бөмбөг алдсан багууд бол тоглогчдын хүснэгтийг хамт харцгаа. Одоо тэгээд манай энэ саяны хоёр нөхөр байж байгаа шүү дээ. Кливленд, Детройт хоёр хамгийн олон бөмбөг алдсан. За Кейт, Джеймс Хард хоёр хамгийн олон бөмбөг алдсан. Яг нь гэхдээ эхний шатнд нөгөө энэ хоёр ч хоёлаа нөгөө 7-7 тоглолт руу явцсан учраас нийтлбэр тоо бол ялч ингээ нэмэгдчихэж байгаа юм л да. Үнэн тий. Тэгээд дунд нь Гэхдээ ардаа одоо нөгөө эхний ситуашн Лекс хараа. Эхний шатнд 6 тоглолт хийж гарч ирсэн. тий. Тэгэнгүүт 124-гээ 3-т явж байгаа байхгүй жишээ. Бас их алдсан. Миннесота адилхан 6 тоглолт хийсэн. Фили 7 тоглолт хийсэн. Тийм байна. Тэгэхэд ер нь бол Лекс-с баг бөмбөг алдсан байгаа байхгүй. Тийм байна. Хард энэ цувралын тэг эхний 2 тоглолтод нийлээд 11 удаа бөмбөг алдчихж байгаа юм л та. Тэгээд 11 удаа бөмбөг алдсан мөртлөө 9 удаа л товтлогоо оновчтой болсон. Харин тийм. Товтлогоо оновчтой болсон тоон бөмбөг алдталтаас нь Тийм байж баг байгаа байхгүй. Тэгээ Джеймс Харден гэдэг юм ийм байна. Одоо тэгээ Хардныг статыг харъя. 16 оноод унтчлаад байна. 5 ассист өгөөд
5.5 турновер донжиж. Ингэж болох юм уу? Перкис нэг хэлсэн байсан шүү дээ нөгөө энэ тоглолтын араас Хардныг нь Кливлендийн цагдаагийн газар алга болсон гэд мэдүүлэг өгсөн чинь олдоогүй. Го хамгийн амар нь Джеймс Хардн 3-ын шидэлтийн хөв 9.1%. Бүү гэсэн шүү юм тий. 11 шидэж нэг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Нийтдээ 20 эдээс хэд хийцэн байлаа. Ямар ч гэсэн бүр нэг 10 хүрэхгүй гарч ирдсэн. 3 шидэлт. Дэндүү муу зүйл. Зүгээр харин тий 23 муруу шидэж 2 2 л хийсэн гэсэн үг байхгүй юу? Ер нь тэгэл асуудал нь тэгвэл Хардн л биш үү? Хоёр дахь лидер нь ийм хэмжээнд байгаад Хэд мань нөгөө шүүмжлүүлдэг Тобайс маань 20 оноо 7 самбар 50% филд гол 1.5 турновертой. Тий 3-аас 38% та шидээд 50% та давтлаад байна шүү дээ. Бойсарээс одоо баг тэгмэр болцсон юм шүү. Hard over me гэмээр болцсон юм шүү. Яг энэ дээр нэг харагдахгүй байгаа бас ер нь таараа байгаа хүн. Яг хамгаалт нэр сайн байгаа. Гэхдээ муу Мобли байна тий. Моблигийн ихний тоглолтын асах үзүүлэлт нь юу 18 асах 18 л. Сая бас 8 он юу хэдэн он авсан байв. Бас аюу хангалтгүй. 60 таал нь бол харин хамаагүй. Тий хүн шиг тоглож тий. Яг тэр 7 дахь тоглолтын дээр яаж тоглосон бэлээ тий. Тэгээд тэр хоёр яг ингээд энэ олон жил ингээд хамт яваал нэг зогцдгоо нэг сонио. Тэгэхээр ингээд зогцохгүй л шиг шүү. Яг плей-оффт үнэхээр тэгээд мэдэхгүй. Ягаад ч юм нэг л болохгүй байна. Улиралт бол болоод идэг шүү дээ ингээд. Гэтэ яг Никс Филигийн цувралаас энэ цувралын нэг ялгаатай юм нь зүгээр талбай дээр хожих хөстөө баг нь хоёр хожлоо авлаа. Тий. Одоо тэртээ буцаад бас Кливленд юу болох юм тий. Тий, тэгэхээр мэдэхгүй тий. Тэгэхээр Кливлендэд очоод Мобли Харден гэдэг тэдэр нь цувралыг тэнцвүүлээд эргээд ирэх бол. Тий, одоо ингээд нөгөө Хардны шүүмжлэл Кливлендийг шүүмжлээд байгаа бол сая Озыг хэлсэнчлээ. Угаасаа Детройт хожих хөстөө хожлол авсан. Тэгсэн. Гэхдээ авахта тэгж бүр нэг илүүрхэж авч чадаагүй. Үнэ. Яг нөгөө түрүүн хулан онцлсон клач мөчөд нэг нь оноо авч чадахгүй байна. Нэг нь ингээд Тобайс Харрис, Кейд энтер оноо аваад яаж хийж байгаа нэг төгсгөл дээрээ бол хожиж чадлаа шүү дээ. Тэгэхээр чин эргэчих бүрэн боломж бас байна. Энэ дээр бол өстой байгаа шүү. За, лигийн тоглогчдоос хамгийн overrated тоглогчдын санал асуулга явуулаад 81-ийн тоглогчоос санал авжээ. Атлетик сайтаас. Тэгсэн чинь Альберийн шингүүнийг 12.3% нь хамгийн overrated тоглогч гэж санал өгсөн байна. Жох үзэмжгүй тоглолт юм л да манай. Жоохон эстетик гөлтэй. Эстетик гоо зүг. Муухай Арден Гобер энэ сакс ишээ гэж бодоод тийм нэг Америк саксчт нь. Энэ бол сакс тоглоог нааш нэг бүх барилдаа туушаа заваан тоглолт тийм. Энэ бол нөгөө бидний үзэгчийн зүгээс биш. Талбай дээр яг гараад тоглож байгаа хүмүүсээс тоглогчдын сан. Тэгэхээр бас л дунд нь тэрээр зогсож явж байгааз. 81 тоглолт санд хүний 12% гэдэг чинь 9 хүн. Энэ мань хүнийг хэлсэн байгаа байхгүй. 9-10 хүн юм тий. Тэр одоо энэ ингэж боддог гэсэн үг. За энэний өдөөс бол өстой юу хүн бах тий гэж боддог учраас өгч байгаа. Одоо юундаа тийм сайн бэ? Энэ нэг саксч юм биш дээ гэж бодлоо байхгүй. Тий ер нь бол нэг тийм өснөрөө сайн байдгийн гэж л бодож ийн гэсэн үг ш тамирчд болов. Тий. Хүмүүс л энийг ростер гэлээ ингэдэх юм. Энэ одоо юундаа сайн байд энэ л гэж бодож байгаа гэсэн үг тамирчд болов. Тэгээд хөөрхий Трея маань байна. Энэ дунд гэхдээ араа юунууд амар их шүү дээ. Дигонрууд амар их байгаа. Дончич явж байгаа. Дончич байна. Тэр Альтиа байгаа. Банкеро байгаа. Кат бас өндөр байна шүү, дөрөвт байна шүү. Энэ дан ихэвчлэн Дигонрууд байгаа. Тийм. Америкчууд нь эднэрийг сакс тоглохгүй гэж боддог шүү. Талан Дигонро байгаа байхгүй тий. Энэ бол яг сакс бөмбөг биш ээ. Наадаас нэг юм зүгээр нэг сонин юм хийгээд тоглоод. Тэгээ Жагийн нэр хүнд угаасаа ингээд буурцсан харагдаж байгаа байхгүй. Жаа явж байгаа байхгүй. Тийм байна. Түүнээс одоо юу гэдэг нь заа нэг 3 жилийн өмнө энэ санал асуулга дээр Жагийн нэр хизээж орохоргүй л байсан баг. Тийм баг. Тийм. Ийм л байна. За дорнод бас юмсдагт харцгаая. Нэг цуврал нь ер нь нэгтэл рүүгээ гарсан тийм. Одоо 3 тгээс ирсэн баг байхгүй угаасаа. Одоо яг ийм тоглолтоор угаасаа хэцүү байгаад байна л да. Яг их түүх бүтээн гэж хэлэх боломж бидэд байгаа ч гэсэн тэгж хэлэх ямар ч найдлаггүй тоглоод байна. Филиг өв. Яаж яхад яг Фили бүр тийм амар муу байгаад байгаа даач биш. Зөв Нью-Йорк үнэхээр бүр хамгийн прайм бүр пик дээр очичлаа форм. Ойлголцол, тоглолт тэр гүйцэтгэл, хамгаалалт гэх юм. Тэгэхээр
нөгөө филинг муу байгаад байгаа гэсэн үг огт биш. Зүгээр л үнэхээр өрсөлдөгч нь дэндүү хүчрэх вэ. Яаж тоглох вэ гэдэг гарт нь орцгоочлоо. Тэгээ дээрэс нь Embiid бас 100 биш вэ. Тийм. Хоёр тоглолтыг үнэлсэн 3 тоглолт дээр бас л яг нэг тийм өөрийнхоороо бас байж чадахгүй. Энэ нэг Бостны эсрэг доминант байсан Embiid-ийг бид энэ сурвалд бас бүрэн хараагүй л. Үүний чинь ингээ харахаар хөрхий Embiid тултлал үзэж гин. Макси за яг өнөөдөр ингээ шидэлтүүд болохгүй. Тэгтэл ингээл зүтгэж байгаа байхгүй. Пол Жорж хаа очиж бүр үнэхээр хаардан байтугай тий. Адилхан л плей-оффт алга болчдөг гэдэг байсан юм чинь. Пол Жорж энэ плей-оффт маш гоё жигд гоё байна. Тийм Эжком руки тоглогч ихэд маш гоё үзэж гин гэл. Фили бол чадлаараа үнэхээр тултал яваад байгаа байхгүй зайлуулт. Гэтэ яалч нэг хитрхи амар багтаал тулчлаа л та. За ингээд өндөрлүүлээ маргааш өглөөний шууд дамжуулалтаар уулзцай үзэгчтэй базрын ивент тэтгэгчээр хамтдаа дуруулж алах нь Unitel Group Голомт банк бид нартай хамтран ажиллалаа. Сайхан амраарай баяртай үзэгчтэй. They gon' have to really bow, totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lit. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.